За та бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. Лиза болоод Ятарууд YouTube сувгаараа мэдчилж байна. За өнөөдрийн бидний хийх сэдэв бол 9 дугаар сарын ерхий төлөв байдлыг харах болно. Уламжлалт ёсороо эдгээр 3 хөзөр болон эд зүйлсээс сонголтоо хийх юм. За тэгэхээр энэ удаагийн 9 дугаар сарын ерхий төлөв дээр бол астрологийн нэмэлт зурхаа орсон байгаа. Та бүхэндээ бяцхан бэлэг барьж байгаа. Астрологийн ерхий зурхаа 9 дугаар сарын төлөв ямар байхыг товч хураангүй бүгдээрээ үзнэ. Бас мөн 12 ордоор орсон байгаа. Тэ хонь арслан ном жинлүүр гэдэг 12 ордоор ч товч хураангүй астрологийн зурхаанд булан орсон байгаа. Тавтаас сууж тухлан үзээрэй. За үүний дараагаар та бүхэн минь бүлгийн сонголтоо хийгээд сар бүрийнхэнтэй ажил карьер мөнгө санхүү хайр дурлалтай ямар байх вэ гэдэг деталь таараад уншлаа үзээд явчихна. За энэ удаа бол би сахиусуудын зөвлөгөөг картыг бол 2-ыг татсан байгаа. Илүү нэмэлтээр мэдээлэл гарч ирэх байх гэдэг. Өмнө нь бол нэг хөзөр байсан бол 2 сахиусуудын зөвлөгөө гаргаж ирнэ. За тэгээд сахиусуудын зөвлөгөө 9 дугаар сард юун дээр анхаарах уу гэдгийг үзээд 9 дугаар сарын та нарын маань ерхий нэрийг ямар байх вэ? Бас юун дээр анхаарах вэ гэдгийг харна. За мэдээж эрүүл мэндийг детальчиж нэлээд үзэж ярьж хэлж өгнө. Та нарын маань эрүүл мэнд ямар байх вэ? Юун дээр анхаарах вэ? Яавал сайжрах вэ гэх талаас нь гих мэтлэн нэлээд дэлгэрэнгүй 9 дугаар сарын таарат мэрэг одоо та бүхэндээ тавьж үзүүлнэ. За баг зэрэг нэлээд хэд тастаад оролцсон байгаа. Уучлаарай. Яагаад гэвэл би үнэхээр завгүй ойрд байгаад байгаа болохоор 3 хоног бэлтсэн байгаа. Зав зайндаа 3 хоног тастаж хийгээтэй нэг хэсэг бүлгийн бэлтжээ. Дахиад дараа өдөр нь дахиад нэг хэсгийг бэлддэг ч юм. Ингээд олон хоног зав цагаараа бэлтсэн болохоор ингээд тастаад орцсон байгаа шүү. Тэрийг бол ойлгоорой. Тэрнээс биш би бол ер нь бол нэг эдит хийгээд байдгүй шууд яриад явцдаг штэ. Харин удаа үнэхээр зав зайн тийм байла. За тэгээд нэмэлтээр бэлгэн та бүхэнд астрологийн 12 ордны хураангуй зурхаа орсон байгаа. За одоо тэгээ олон юм уншаад яг уу. Нэг дугаар маань энэ. За энэ хар турмалын зөвхөзөөний зөвлөлтэй. Энийг та нар маань сонгох болно. За 2 дугаархны маань хувьд бол энэхүү Phantom Ghost Ring буюу сүнслэг чулуутай бүүчийг сонгох хүчтэй. За 3 дугаарынхын маань хувьд бол энэхүү Pendulum буюу мэрэг төлөвт ашигладаг луужинг сонгох нэ. За тэгэхээр намайг ярьж байх оронд танд маань сонголтоо хийсэн байж магадгүй эсвэл те би дандаа хэлдэг бичлэгээ зогсоож байгаа эдгээр 3 сонголтоос хийгээрэй. 1 дугаар нь 2 дугаар 3 дугаар нь за би та бүхэндээ сонгох боломж олгоё. Эсвэл бичлэгээ зогсоож үзээрэй. За бас хэлдэг хүүсийн ялгаа байхгүй шүү. Эрэгтэй эмэгтэй хамаагүй тэ хэлдэг. За дээрэс нь надтай холбоотой Facebook, Instagram хаягууд description box дээр байрлсан байгаа. Гарчигны доор заасан сумруу дарахад description box дээр холбогдох линкүүд байрлнаа. Та хувийн өмчлөг авах бол тэ. За дээрэс нь мэрэг төлгийн эд зүйл сонирхтой, таарат хөзөр сонирхтой, байгалийн чулуун, гоёл чимлэг гих мэт зүйлүүдийг сонирхож байгаа бол миний онлайн дэлгүүрийн линк руу дарж ороод зочлоод үзээрэй гэж хэлэхэд таатай байна. За тэгээд таалагдсан бол subscribe дарахаа бити мартаарай. За бүгдээрээ эхлээд астрологийн хураангуй зурхаа лори 12 ордныхоо 9 дугаар сарын астрологийг үзээд дараа нь бүлгийн сонголт руугаа орцгоё. 9 дугаар сарын ерхий нэрийг 9 дугаар сар бол охины ордны сар. Энэ нь эрүүл мэнд, ажил, төрөл, өдөр тутмын зохион байгуулалт дээр төвлөрөх цаг. Энэ үед та өөрийнхөө амьдралыг зэгслэх, эмхлэх, муу зуршлаа орхих, шин дэглэм мэхлүүлэхэд амжилттай байна. Онцлог үйл явдал бол 9 дугаар сарын 7-нд сар хертэлт загсны ордон тохионо. Сэтгэл хөдлөл өндөр, хуучин хайрцаг эсвэл асуудлуудаа дуусгах боломж гарч ирнэ. 9 дугаар сарын 21-нд нар хертэлт охины ордон тохионо. Ажилд, эрүүл мэнд, өдөр тутмын амьдралд шин нэхлэл авчирн. Сатурн, Уранус гаригийн нөлөөгөөр зарим хуучин төлөвлөгөө буцаад гарч ирж дахин бодож засвар хийх шаардлагатай болох нэ. Товчхондоо 9 дугаар сар бол хуучнаасаа салж шинэ амьдралын хэм маяг эхлүүлэх сар. Эрүүл мэнд, ажил, төрлөө эмхлэх, харилцаагаа зэгслэхэд хүчтэй нөлөө үзүүлэх нь байна. Одоо та бүхэндээ 12 ордны астрологийн товч 6 хураагүй хүргэе. 9 дугаар сард хоньны ордны хувьд бол ажил дээр завгүй гэхдээ амжилт гаргах сар. Санхүү дээр баг зэрэг ахиц гарнаа. Эрүүл мэндэд анхаарах, амралт авах хэрэгтэй байна.
9 сард үхрийн ордныханд шинэ боломж, шинэ орлого гарч ирнэ. Гэр бүлийн дотн уур амьсгал нэмэгдэнэ, хэд итгэхээс болгоомжлоорой. 9 сард эхийн ордныхны хувьд гэр орон сууц, зах дүүсийн асуудал гэх мэт зарим нэг проблемууд шийдэгдэн, мэдээлэл, бичиг баримттай холбоотой ажил ихсгэн байна. 9 сард мэлхийн ордонд танил тал найзуудтай холбоотой шинэ мэдээ ирнэ. Орлого нэмэгдэх магадлалтай, хайр дурлал таатай сар байх нэ. 9 сард Арслангийн ордныхны хувьд бол санхүүгийн асуудлаа шийдэх боломжтой сар. Шинэ ажил төслөөс ашиг хүртэх боломжтой байна. Биеийн хүчний дасгал хийвэл сайн байна. Охины орд 9 сард танд шинэ эхлэл ирнэ. Өөрийгөө хөгжүүлэхэд хамгийн сайн сар. Хайр дурлал дээр шинэ хүнтэй танилцах боломж гарч ирнэ. 9 сард Чинлүүрийн ордныхны хувьд бол сэтгэл санаагаа амраахад тохиромжтой сар байх нь өнгөрснийг орхиж шинэ боломжийг хүлээх хэрэгтэй. 9 сард Хилэнцгийн ордныхны хувьд найз нөхдийн хүрээ өргөжнө. Хамтын ажил, бүлгийн төсөл амжилттай байх болно. Орлого баг зэрэг нэмэгдэх шинжтэй байна. 9 сард Номын ордныхан ажил дээрээ том амжилт гаргана. Нэр хүндүснэ. Гэхдээ хайр дурлалд цаг зав гаргахаа мартав. 9 сард Матрын ордныхны хувьд гадаад харилцаа, аялал зугаалгаар явах, суралцахад таатай сар байх нь санхүү дээр тогтвортой байна. Эрүүл мэндийн шин дадал эхлүүлбэл тохиромжтой. 9 сард Хумхын орд зээл хамтын мөнгөний асуудал шийдэгдэнэ. Хайр дурлалд илэн далангуй яриа хэрэгтэй. Эрүүл мэндэд анхаар. 9 сард Загсны ордныхны хувьд хамтын ажиллагаа, гэрээ хэлцэл ирнэ. Хайр дурлал сайхан өөрчлөлт гарна. Эрүүл мэндийн хувьд усан дасгал хийвэл сайн. За тэгэхээр нэг дугаарынхан маань таарад уншлагадаа тавтай морил та нар маань энэхүү хар турмалын хүзүүний зөвлөлтийг сонгосон байгаа. За тэгэхээр дөрөв хүзэр дээр юу вэ гэхээр би энэ удаад сахиусуудын зөвлөгөө 2 хүзэр гаргаж ирсэн. Энэ дээр та бүхний маань 9 сарын эрхийн энерги ямар байх вэ? Анхаарах зүйлс юу вэ гэдгийг харуулсан хүзэр бол харин энэ маань эрүүл мэндийг ямар байх вэ? Тэ бас юун дээр анхаарах вэ гэдэг хүзрүүдийг гаргаж ирлээ. За тэгэхээр сахиусуудын зөвлөгөөс эхлээд Turkey гэдэг хүзэр гарч ирсэн. Turkey чинь цацагт хэрүүлтэй сайн мэдээ гэж гарч ирлээ. You may soon receive an important but very unexpected gift. Accept this with deep respect. Someone has sacrificed a lot to help you open doors and grow. A lot of things will change for the better. За ерхэд энэ хүзэр маань юу гэхээр сайн мэдээтэй гинтийн бэлэг амьдралд нь шинэ боломж нэгтийг зүүнэж гарч ирж байгаа хүзэр юм. Хин нэгэнтэй өөрөө чинь төлөө нэлээд ихийг золиослсон эсвэл тусалж байсан байж магадгүй. Тэгэхээр энэ сард тэрний үр дүн гарч танд хаалга нэгдэхтэй амьдралд дээшлэх нөхцөл бүрдэх боломж гарч ирнэ гэж харагдаж байна. Тэгэхээр бэлгийн хүндэтгэлтэйгээр хүлээн аваад талархалтай байгаарэ гэдгийг сахиусууд нь зөвлөж байна л да. За тэгэхээр хоёрдугаар хүзэр нь болохоор энэ бол 8 of cups юм да. 8 аяг. За move on гэдэг. Then need to move on, seeking more from life than what you experiencing a spiritual guest, choosing to make big life changes, a change in priorities, living calm. За тэгэхээр ерөөдөө тэ хуучин нөхцөл байдлаас гарах цаг ирсэн байна гэдгийг бол сануулж дотроо хангалтгүй санагдаж байсан тэ зүйлсүүдийг орхиод илүү утга учиртай сүнслэг болон сэтгэлийн одоо баялагтай амар амгалан илэрхийлэх алхам хийгээрэй гэдгийг бол сахиусууд нь сануулж байна. Энэ дээр энэ хүн гэрээ орхиод ингээд энэ залуу нохотоо гараа авч байгааз. За тэгээд дотроо хангалтгүй байсан те зүйлийг орхиод илүү утга учиртай замлуу яваарай гэж аахгүй. Магадгүй чи гэрээ орхиж явах, ажил солих, шинэ хот руу нүүх, эсвэл дотоод ертөнцөө өөрчлөх гэх мэт томоохон шилжилт хөдөлгөөнийг энэхүү хүзэр маань илэрхийлж байна. За тэгээд сахиусуудын зөвлөгөө энэ дээр өгөхөд бол миний мэдэрснээр бол зоригтойгоор шинэ алхам хий гэдгийг л ерөн сахиусууд нь сануулж байна л да. Шинэ гарц гаргалаа хайх, тэ шинэ зам руу
одоо өөр чинь сахиусууд өөр чинь шин зам руу түлхэж ийн гэсэн үг. Тэгээ үүнд бас маш их талархалтай, хүндэтгэлтэй бай гэдгийг бас хэлж байгаа. Тэгээ өөрт чинь ирэх боломж, тусламж бэлхий зүгээр нэг зүйл гэж бодлохгүйгээр талартаар хүлээн авбал илүү их шинэ үүд хаалга нэгдэн шүү гэдгийг бол хэлж байгаа. Тэгээд дотоод дуудлагаас сонстой энэ сард өөрийн чинь хувьд сүнслэг аялал нэлээд хүчтэй болж өрнөхтэй өөрийн чинь амьдрал жинхэнэ хүсэл мөрөөдөл юу вэ гэдгийг олж мэдэх боломжтой. Гэхдээ энэ дээр юу анхаарах вэ гэхээр хуучин холбоос ингээд хуучин холбоос гэдэг нь одоо токсик хүмүүс, токсик найз нөхөд, токсик эксч байдаг юм уу хуучин зуршилтаа бас дэндүү буцаж зууралтах гад байж магадгүй муу зуршилч байдаг юм уу эсвэл зүгээр л амьдралын зуршил байдаг шүү дээ тэрнтэйгээ зууралтах гад байж магадгүй юм байна өөрчөнд хүрэх магадгүй айдас эргэлзээнээс болоод амьдралчин гарч ирэх шинэ боломжийг хаагаад байх вэ гэдгээс сахиусууд нь сэрэмжлээрэ гэж. Тийм болохоор бүх зүйлийг ардаа үлдээгээд шинээр амьдрал эхлүүлэхээр яваа гэдэг энэ хүзэр дээр буугаад байгаа байхгүй. За тийм мэдээж өөр чинь зарим хүмүүс маш их өөрөө чинь төлөө золиослж сайн зүйл хийн гэж энэ дээр хэлсэн болохоор те бусдын тусыг үнэл энэ сард өөрөө чинь амьдралд гарч буй өөрчлөлтүүдэд бас бусдын те зарим хүмүүсийн дэмжлэг чухал байр суурь эзэлсэн байх магадaltaй байна. Тэгэхээр 9 сард бол ерөөхдөө сайн мэдээ, шинэ боломж гинтийн бэлэгт авчирнаа. Тэгээ хуучнаа орхиод зоригтойгоо шинэ замгаа алхаад алхахад нь одоо сахиусууд нь дэмжиж маш их туслалцаа үзүүлж байна гэж харагдаж байна. За энэ сар бол шинэ эхлэл, талархал, өсөлтийн сар байх юм тэгэхээр. Одоо сахиусуудын зөвлөө ерөөхдөө юм байна. Энэ дээр 9 дугаар сарын ерхий энерги маань Nine of Pentacles гарч ирсэн байна. Энэ эмэгтэй болтой элбэг хангалуун амьдралтай санхүүгийн үед хинээс чараат бус бас дээрсэн гоо үзэсгэлэнтэй өөрийн цэцэрлэгтэй таавраа алхаж буй эмэгтэй хүзэр. За энэгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ сар өөрийн хүчээр хүрсэн амжилт бие даасан байдлыг мэдрэх сар болно. Энэ сард өөрийнхөө хүчээр болсон амжилт мөнгө санхүү дээр ажил карьер дээр ч юм уу те амжилт гаргана гэж харагдаад байна. Тэгэхээр санхүү ажил хэрэг тэгээ дээрс нь амьдралын тогтвортой байдал 9 дугаар сард өөрчлөж ирнэ гэж харагдаж байна. Өөрийн чинь хийж буй хөдөлмөрийн үр дүн гарч өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Би чадна гэдгээ ер нь те би чаднаа хийнэ бүтээнэ гэдгээ юм биш батлах сар гэж харагдаж байна. Өөрийгөө шанах хэрэгтэй, амьдралын сайн сайхны мэдэр, баг зэрэг тансаг хэрэглээ зөвшөөрөх хэрэгтэй. Одоо хангалттай сайн ажилласан, хичээсэн юм чинь те бас гайгүй санхүүгийн хувьчсан 9 дугаар сард нэлээд гайгүй байх болохоор өөрийгөө жоохон эрхлүүлэх, тансаг хэрэглээл, шопинг хийдэг юм. За эмэгтэйчүүдийн минь хувьд эрэгтэй эмэгтэй хамаагүй би дандаа хүүс ялгаа байхгүй шүү гэж хэлдэг шүү те. Өөрсдөө баярлуулах, хүссэн зүйлээ худалдан авах, шопинг хийх таалагдсан ресторанд орж өөрийгөө эрхлүүлэх тийм зүйлийг хийвэл ер нь хэрэгтэй зөвшөөрөх хэрэгтэй чи энийг бол хүртэх хэрэгтэй гэж бол хэлж байна. Тэгээ өөрийгөө үнэл одоо хангалттай хийх гэсэн өмнөх саруудад энэ сараа өөрийгөө дутуу үнэлэх хэрэггүй ганцаараа байхдаа ч гэсэн чи хүчтэй байх болно. Гэхдээ бусдын тусламжийг бас татгалзалгүйгээр зөвшөөрч хүлээж авах нь зүгээр. За тэгээ өөртөө илүү талархаж бас амжилтаа үнэлж байгаарэ гэдэг зөвлөе. Гэхдээ нэг зүйл дээр анхаарах нь хитрхи ганцаардах те бусдаас тусгаарлах төрлийн эрсдэл энэ 9 дугаар сард байна. Одоо өөрийнхөө та бүхнийхээ өөрөө хийж чадна гэж бодоод бусдаас тусламж авахгүй байж магадгүй юм байна. Жохон эгодоо дийлдэх гэдэг байж байх магадaltaй юм байна. Тэгэхээр жохон тэнцвэртэй байдлаа хадгалаарэ гэж сахиусууд нь зөвлөж байна. Материаллык амжилтанда зарим нэгмээ хит их бардахаас сэрэмжил. Би нэлээд мөнгөтэй бол цангалтаасаа олцсон юм чинь ингээд жоохон бас бардаад авахгүй даруй зантай байхыг бас зөвлөж байна. Зөвхөн мөнгөөр амьдралтай хэмжигдэх бус гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За тэгээд өөрийгөө бас амраах, хайрлаарэ гэж зөвлөе.
Зөвхөн ажил карьер мөнгө гэж явсаар өөргөө нэлээд стресс түлээд ядарчих бас шинжтэй болохоор үүн дээр анхаараарай те. Би өөрийгөө түрүү эхлүүлээрэ, хайрлаарэ гэж хэлээд байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол 9 сарын ерхийн энерги бол өөрийн хүчээр бүтээсэн амжилт, санхүүгийн өсөлт, бие даасан чанарыг бол тэг харуулж байгаа энерги бол өөрчөө харагдж байна. Тэгэхээр энэ сар танд өөрийгөө үнэлж хөдөлмөрийнхөө үр дүн амсах боломж ирнэ. Харин анхаарах зүйлсийн түрүүсэндээ хэд их ганцаардахгүй байх амьдралаа зөвхөн материалын талаас хэмжихгүй мөнгө санхүүгээр хэмжихгүй байгаараа гэдэг нь сахиусуудын зөвлөгөө юм аа. За эрүүл мэндийн хувьд бол надад бол айхтар асуудал бол 9 дугаар сард нэг дугаархны маань хувьд бол харагдахгүй. За 9 сард бие махбодын хувьд харьцангуй тогтвортой, тэнцвэртэй байна. Three of Cups бол тэ баяр хөөр нөхөрлөл дэмжлэг тусалцааг илэрхийлдэг үзүр. Тэгээ эрүүл мэнд сэтгэл санааны уур амьсгалтай их холбоотойгоор бол айгу сайн үзүр бууж ил та. Сэтгэл санааны найс хөдгөр бүлтэйгээ цангийг өнгөрөх, баяр тэмдэглэл хамтдаа хөгжилдөх нь өөрийн чинь хувьд дархлаа тий биеийн дархлаа сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлнэ гэж гарч ирж байна. Тэгтээ нэг зүйл дээр анхаарах хэрэгтэй. Эрүүл мэнд бол ер нь бол айтайхан ямар нэгэн зовиргүй 9 дугаар сард бол бууж ин. Тэгтээ хитрхи их баяр ёслол дээр арх дарсны хэрэглээг ихсэх гээд байгаа болохоор үүн дээр анхаараарай. Зүгээр бие те арх дарсны хэрэглээгээр алкогол өөрийгөө хордуулаад хэтрүүлч гээд байх бас эрсдэл харагдаад байгаа. Зарим нэг мань иймэрхүү зүйлийг хийх гээд байгаа болохоор энэ дээр анхаар. За хэрэг тэ өөрөө олон найзнуудаа уулзах, олон баяр уулзалт тэмдэглэлт үйл ажиллагаанд оролцуул. Ер нь бол хяналттай хэрэглэл гэж зөвлөмөр байна. За тэгээд Three of Cups нь ер нь бол ус элементийг бэлэгдэжээдэг. Шингэнтэй холбоотой байж болно. Тэгэхээр бүр биеийн шингэний тэнцвэр алдагдах байх магадaltaй болохоор ус уух хөвшилтэд илүү анхаараарай. Шингэн дутагдах эрсдэл бас үүсч магадгүй юм байна гэдгийг бол анхаараарай. Хитрхи их нэг уугаад алкогол хэрэглээд байвал те сор яах чаргүй энэ бүр тэгж гарч ирдэ. Та нар бүр хэтрүүлэх шинжтэй байна. За зарим нэгнийх нь хувьд бол оюутан болоод намар ангийнхантай уулзгаараа те хичээлээ тараа шоудал ууж идээд хөөцөлж гүгэл ингээд хэтрүүлчих үедээ те энэ дээр анхаар. За эмэгтэйчүүд дээр бас нэг хэлэх зүйл бол эрүүл мэнд дээр бол за нөхөн үржихүн системтэй холбоотой байж болно. Ганц хоёр асуудал бас үүсч магадгүй. Ерөнхийдөө гайгүй гэхдээ баг зэргийн бас асуудал байна гэж хэлээд байгаа шүү дээ. Сарын тэмдэг алдагдах, дааврын тэнцвэр алдагдчих байд юм те. Нэг иймэрхүү зүйл дээр бас анхаараарэ. За бусдаар бол гайгүй бууж байна эрүүл мэндийн хувьд. За байна. Тэгэхээр ерөнхийдөө ойлгомжтой байсан бах те. Сахиусуудын зөвлөгөө, ерхийн нэрийг анхаарах зүйлс, эрүүл мэнд анхаарах зүйлс хэллээ. За одоо бүгдээрээ ажил карьер руу орцгоё. За нэг дугаарынхан маань ажил карьер мөнгө санхүү 9 дугаар сард ямар байх вэ гэдгийг харцгаая. За тэгэхээр би өмнө нь бол ажил карьер ажилтай хүмүүс болон ажилгүй ажил хайж байгаа хүмүүсийг тусна үздэг байсан бол сүүлийн дандаа ингэж нэгтгэд үзээд хөзрүүдээ хараад тал талаас нь мэдрээд хэлдэг болсон байгаа. За тэгэхээр нэг дугаарынхан минь хувьд бол 9 дугаар сард ажил карьер мөнгө санхүү ямар байх вэ гэхээр энэ дээр хоёр том аркана гарч ирсэн байна л да. Тэгэхээр энэ дээр moon хөзөр болон high price гэдэг хөзөр гарч иж байна. Тэгэхээр энэ сартай өөрийн ажил санхүүдээр тодорхой бус байдал одоо нууцлах зүйл гарч ирэх нь байна гэсэн. Яг бүх зүйл ингээд нэг юм сонин ил тодорхой харагдахгүй хүмүүсийг хилж бөөгс эсвэл тэ хүмүүс өөрчлөн санал болгож байгаа боломжууд нь тийм нууцлагдмал яг тодорхойгүй гэх юм уу? Тийм байх юм 9 сар бол харагдчихэв. Одоо юу юм да нэг ажил төрөл хийлгэж явахдаа ч юм уу эсвэл ажлын санал ирэхээр ингээд нэг л цаанаа нэг утга учир нэг одоо юу гэдэг айгуу тийм нууцлаг санаагаа чинь зовноосон ч юм байдаг юм уу те. Тийм ажлын санал ирэх эсвэл ажил төрөлтэй чинь эсвэл хүн амьтанд ингээд өөртөө чинь зүгээр нүдэн дээрээ те ингээд инээж мэдлээд байгаа боловч цаанаа нэг л чиний сэтгэл санааг зовноосон тийм мэдрэмжийг жоохон хүнд мэдрэмжийг аавна гэж харагдаад байна л та. Юусе бүх зүйл юм тодорхойгүй байх гэдэг л. Өмнөөс болоод айгуу тийм одоо юу юм да одоогийн хийж байгаатай ажил карьер дээр цаашдаа өршүүлэх үгүйгээ ер нь бол нэлээд мэдхгүй байна. Тэгэхээр
Сахиусууд нь юу гэж зөвлөж ийнэ гэхээр зүүн сонгоо сайн сонсоорой, өөрийнхөө мэдрэмжээ дагаарай гэж зөвлөж ийн л да. Ажил карьер дээр тогтвортой байдал авчрах, амжилт авчрахтай тодорхой хэмжээний ахиц гаргах 9 дугаар сар бол боломж бол байга харж байна. Өөрөө чинь бүтээл сэтгэлгээ тэгээ илүү ажилдаа идэвхтэй байснаар тодорхой хэмжээний амжилт гарах боломжтой боловч эдгээр зүйлээ нэлээд юм сөрөг бодолтой айдастайгаар хүлэгдээд одоо амжилтанд өөртөө ажил карьер дээр те мөнгө санхүү дээр ч байж болно. Амжилт гарахтаа нэлээд саад болоод байгаа бол харагдаад байна. Хүлмэгдвэл байдал сөрөг бодол гэсэн үг. Тэгээд энэ сахиусууд юу гэж зөвлөд байна гэхээр guardian angel буюу some higher power protects you from difficulties and misfortunes. За өөрөө шинтэй хамгаалдаг сахиусан тэнгэр байна. Маш ингэдэг ийм хүчтэй те дээд хүчнээс ирж байгаа хүч чамайг хамгаалж байгаа хэцүү зүйлүүдээс болон азгүй талаас хамгаалж байгаа. Тийм болохоор өөрийнхөө сахиусан тэнгэртээ итгээрэй. Энд дээр high priest тийм болохоор та нар маань өөрсдөө зүүн совиндоо итгээрэй гэдгийг бол зөвлөж байна. За magician хүйзрээс харахад бол хүчтэй бүтээх шинэ эхлэлийг бий болгох боломж бол энэ сард байна. Өөрийн авяас чадвар, харилцаа холбоо санаагаа ашиглах юм бол ажилдаа амжилттай алхам хийж чаднаа. Тэгээд Four of Wands нь доктортой байдалтай. Доктортой байдлыг ажил карьераа бас тодорхой хэмжээгээр амжилт гаргахыг бол харуулдаг. Магадгүй энэ сар чамтай ирэх ашигтай гэрээ, хамтын ажиллагаа, орлогын их үүсвэр ээж магадгүй гэж харагдлаа. Тэгээд санхүү ажил дээр шинэ санал урилга ирэхийг эсвэл өөрийн сэтгэл нийцэх чиглэл бас гарч ирэх боломжтой. Энэ бүтээлч санаа, өөрийн бүтээлч санаа тий нэлээд бас амжилт авчирна гэж би түрүү бол хэлээд байгаа. Хэлстэй. За Six of Swords дээр гарч иж байгаа. Тэгээд одоогийн хийж байгаа ажлаасаа ер нь боёлий гэдэг айгуу тийм бодол төрөөд ахгүй. Нэг л энэ таалагдахгүй. Нэг л зүйл нууцлагтай учир битүүлээ. Хүмүүс нүүрэн дээр энийгээд байгаа мөртлөө араа чи муулж ич магадгүй тийм сөрөг бодол толгойч орж ирнэ. За бас энэ яг амьдрал дээр 9 дугаар сард хэрэгч боломжтой. Сэтгэлийн чинь төгшөөсөн зүйл гарна хил ам байдаг ч юм уу арх ударгаар чинь ярих зүйлүүд нь энэ өөр чи айгуу дарамттай сөрөг бодлыг авчирсанаас одоогийн ажилласаа гарах шийдвэрт бас зарим нэг нь хүрээд ажилласаа гараад явахыг бол хүсэх нь байна. Гэтэ яг жоохон төвчээдтэй ингээд өөрийнхөө сахиусуудаа итгээд явбал өөр чи ямар нэгэн муу зүйл тохиолдохгүй гэж хэлээд байгаа юм. За мөнгө санхүүгийн хувьд бол тодорхойгүй байдалтай эхлэх боловч 9 дугаар сарын дунд үеэс тодорхой хэмжээ шинэ орлогын их усүр нээгдэх төлөвтэй байна. Хит яарахгүйгээр илүү ажиллаж байгаад те мөнгө санхүү одоогийн ажилласаа гарах уу байх уу гэдэг дээр жоохон ухаалаг алхам хийгээрэй. Айдас сэргэлцээгээ хаяарай. За товчондоо бол 9 дугаар сард өөр чинь шинэ боломж, бүтээлч алхам, доктортой үр дүн авчрах зөвхөн өөрийн доктортой үр дүн авчрах боломж байна. Зөвхөн өөрийн дотоод эргэлзээг давж илүү ихтгэлтэйгээр ажил карьертэй хандах юм бол яг уу одоогийн ажилдаа авч үлдчих чад мөнгө суугаагүй авч үлдчих чаднаа. Өөр чинь бол тэ ингээд сахиусуудыг хамгаалж гинэ гэж зөвлөж байна. Тэгээд ажлаасаа гарах хэсэг нь бол та нарын л асуудал. Ер нь бол одоо ингээд нэг албан байгуулалт ажиллаж байгаа ч юм уу эсвэл хувийн бизнес хийж байгаа бол яг одоо өөрөө чинь дээд албан тушаалтан ч юм уу тэ хин нэг өөрөө чинь гар гэж хэлэхээргүй байхгүй. Зөвхөн өөрөө хүслээрээ л ажилдаа нэг л таалагдахгүй, урам зориг авахгүй болоо тэ. Хүсэх юм бол 9 дугаар сар та нар өөрсдийнхөө ажил төрлөөсөө гарна. За зарим нэг нь бол юу н ажилласаа гарах шийдвэр төрөх юм байна. Энэ ямар алхам болох вэ гэхээр чи одоогийн ажил карьер дээр ч юм уу хийж байгаа бизнес дээр маш их төвшөөртэй мэдрэмж авдаг байсан бол одоогийн энэ зүйлээ шийдээ за болио гэж болчвол илүү тайван орчин руу явна гэж харагдчих. Би энэ Six of Swords-ийг тодоглох хэрэгтэй. Eight of Pentacles хэдий за энэ ажлаасаа гарахгүй заримийнх нь хувьд бол үлдээд хичээнгүйлээ ажиллах юм бол энэ сарда тодорхой хэмжээний амжилт гарган шинэ гэрээ хэлцэлд гарын үсэг зурхтай эсвэл мөнгө санхүүтэй холбоотой маш сайхан боломжууд 9 дугаар сар дээр нь илүү хүчээж ажиллах юм бол гэж харагдаж байна. За заримийнх нь хувьд бол ажиллах шиг одоогийн байгаа газар чинь нэгэд ил таалагдахгүй эргэлзээтэй байлаа ч гэсэндээ ажлаасаа гарлаа гэхэд дараагийн ажил нь бол тийм олдоход бол асуудал байхгүй гэж харагдаж байна. Би тэгтээ хүлээгээрээ би энэ Eight of Pentacles-ийг тодруулаад нэмэлтээр тодруулъя. За
Тэгээ олон хүзэн уучлаа. Тэгэхээр мэд. За одоогийн ажлаасаа гарах юм бол ер нь бол ажил олдно. Гэхдээ яг шууд олдохгүй нэ шүү. Жохон цаг хугацаа орох шинжтэй байна. Гэхдээ The World үзэр гарч ирсэн гайхамт шигтэй амжилт. Энэ ажил чинь чамд ерөөсө таалагдахгүй байвал нийцэхгүй байвал гарч болно. Дараагийн ажил чинь бол удаан хугацааны дараа те хэдэн сарын дараа ч юм уу олдно. Дор ажныг 8 хоногоос 8 сарын дотор юм уу дараа гэж харагдаж байна. Гэхдээ энэ олцсон ажилтаа бол маш амжилттай байх нь маш сэтгэлд бүрэн дөрөв хангалуун байх нь. Тийм болохоор энэ дээр сахиусууд дийлээд байгаа шүү дээ. Чамайг сахиусан тэнгэртэй итгээ хамгаалагч сахиусуудаа итгээ чамаа маш хүчтэй дээд хүч хамгаалж байна гэж бас зүн совьмдаа. Хэрвээ одоогийн ажил төрүүлж нэг л таалагдахгүй юм шиг байвал заавалчгүй гэж өөргөө юм хүлээсэнд оруулаад зовх шаардлага байхгүй. Ажлаас сольж болно. Илүү тайван амгалан сэтгэл санааны төгшүүргүй болно. Тэгээ дараагийн ажил нь жоохон хүлээгдэх боловч амжилт гарах илүү сайхан ажил таныг 9 дугаар сард бас хүлээж байна. За тэгээд одоогийн байдлаар энэ ажил төрөл хайж байгаа хүмүүсийн хувьд бол ер нь бол нэлээд өөрчлөлт боломжууд бол байна. Шууд бас ингэ тодорхойгүй шууд ажил олдох жоохон хугацаа орох байл л да. Зарим санал ажлын зар сурчлаа дээр илүү мэдээлэл цуглуулаарай гэж сахиусууд нь зөвлөж байна. Тиймээс за зүнгэж нэг гадны нэг ажлын зарын өнгөц хараад өгнөд авахгүй сайн судалгаа хийх хэрэгтэй. Шинэ ажил олох боломж байгаа нь бол маш тодорхой гарч ирж байна. Тэгээ өөрийн чадвар, харилцаа холбоо, уур ухаанаа зөв ажиллаа те өөрийгөө харуулж чадвал энэ сартаа тий ярьцлага шалгалт дээр өөрийгөө ихтэй илэрхийлэх хэрэгтэй байна. Би энэ ажлыг хийж чадна те ингэж чадна гэдэг ажлын ярилцлага маш сайн өгч юм бол 9 дугаар сарда маш тогтвортой, найдвартай, удаан хугацаанд ажиллах ажилд та нар маань орж чадна гэж харагдаж байна. Энэ төр зүрийн ажил биш ахгүй өөр чинь маш урам зориг өгөх форфанс боломжтой харагдаж байна. Гэхдээ юу гэхээр за энэ ажлыг би энэ одоогийн ажилд ороод те та энэ ажлаа удаан хийж чадах болов би хийж бүтээж чадах болов би чадахгүй байж магадгүй гэдэг ийм сөрөг бодолтой бити байгаараа та нар өөртөө итгээд зүн бэлгээ сонсоод илүү өөрийнхөө ажлын ур чадвартай гэдгээ илэрхийлээд те ажил олгогчтой эргэлзээг нь тайлж өгөх юм бол удаан хугацааны тогтвортой ажил өөрсдөө чинь хүлээж байна. За 9 дугаар сард ажилд орох боломж нь маш өндөр байгаа. Тэ гол нь ярьцлах шалруулсан дээр өөрийгөө сайн зөв харуулах хэрэгтэй гэж дахин хэлье. За бас заримхнууд бол өөрийн хувьд бол маш сэтгэлд чинь нийцэх урам зориг өгөх ажилд бол 9 дугаар сард орно гэж харагдаж байна. Заримныхын хувьд бол гадаад орчинд эсвэл шинэ чиглэл шилжих ажил гарч ийн бүр гадагшаа явж ажиллах. За Улаанбаатар хоттой Монголтой ажил төрөлнө хаяад болоогүй ч юм эсвэл санаанд нийцээгүй бол та нар маань за визэнд ороод хэрүү гадаад руу явж ажлыг сурыг гэж бодож исэн бол та нарын визэн гараад гадагшаа яваад ажил төрөл хийхээр явчихаар байна гэж харагдлаа. Тэгээд энэ нь бол илүү зүгээр сансан сэтгэл санаанд чинь нийцэх ажил ингэж энэ 8 of Swords буюу юм сөрөг бодолтой байхгүй илүү тайван орчин руу та нар маань шилжинэ. Тэгэхээр 9 сард ажил төрөл хайж байгаа хүмүүс маань бол ажилдаа болж чадах нэ. Анхаарах зүйлсэнд бол хийсэнтэй. За юм байгаад байна. Сахиусууд бол та нарыг хамгаалж байна. За мэдээж ажил төрөлд орсноо тодорхой хэмжээгээр мөнгө санхүүгийн хувьд ч гэсэндээ та нарын маань хувьд бол тодорхой хэмжээний ахиц дэвшил гарна гэдэг хэлэхэд таатай байна. За тэгэхээр нэг дугаарынхны хувьд бол 9 дугаар сард синглчүүдийн хайр дурлал нь ямар ах вэ? Эрхий төлөв нь ямар ах гэдэг бүгдээрээ харцгаа энэ дээр бол маш гайхамшигтай хөзрүүд гарч ирсэн байна. За тэгэхээр энэ дээр бол дээд талын дээр нь бол world гэдэг хөзөр гарч ирсэн байгаа. Энэний ард талын хөзрийг суглахад ийм хермет хөзөр байсан. Тэгэхээр нэг дугаарынхны маань хувьд бол синглчүүд маань нэлээд удаан ганц бие явсан яг өөрхөн хүсэн хүлээж исэн хүнээ олохын тулд уулзахын тулд удаан хүлээсэн байх магадлалтай байна гэж харагдаж байна. За надад нэг яагаад гайхалтай мэдээ байна вэ гэхээр та нар маань энэ сар 9 of Cups буюу яг өөрсдөө чинь хүсэн хүлээж байсан ideal type буюу тэ ideal type гэхээр за би нэг ийм эмэгтэй сонирхдаг гэж боддог байсан бол яг тийм эмэгтэйтэйгээ очих те. Эсвэл би ийм залуу сонирхдаг ийм л найз залуудаа болчих юмсан гэж бодсон бол яг тийм хүссэн
эрэгтэй хүнтэйгээ уулзна гэж харагдаж байна. Тэгээд зүгээч нэг уулзрахгүй бүр яан гэж энэ дээр Ten of Cups гарч ирсэн. Ten of Cups нь юу вэ? Удаан хугацааны хайр дурлал, гэр бүл, хосын харилцааг илтгэдэг үзүр. Тэгэхээр энэ хүнтэйгээ яг чиний өөрийнхөө хүсэж хүлээсэн ideal type хүнтэйгээ уулзахаас гадна албан ёсны хосууд болох хоёрын ирээд урт удаан хугацаанд үргэлжлэх бат бөх цааштай гэрэлт хурим найр хийхдээ үр хөвгтөд болчих магадгүй тийм том азтай боломж ирнэ гэж харагдлаа. Энэ дөр Ace of Cups гарсан яг чаргагүй цоошин хайр дурлал, цоошин эхлэл өмнө чинь хүний мэддэг байгаагүй чиний амьдрал шинээр гарч ирнэ. Чи яг хүссэн өөрхөн сонирсон стилийн те залуутайгаа эмэгтэйтэйгээ энэ 9 дугаар сар танилцаад цаашлаа гэр бүл болох хурим найрч гэж магадгүй маш өндөр боломж гарч ирсэн. World гэдэг үзэр нь бол ерөөхдөө хоёр танилцаад хэсэг хугацаа өнгөрсний дараа хурим найр хийж нэг гэрт орж амьдрахаа шийд эсвэл удаан хугацаанд маш аз жаргалтай хосын харилцаатай байх нэ гэж харагдж байна. Энэ дээр high price гэж гарч ирсэн юу гэхээр тойрын дунд бол тэгээ хосын харилцаан зүрх сэтгэлийн хувьд зөвхөн юм хүсэлт ачаал махан биений дурлал биш, сүнслэг холбоогоор холбогдсон. Зүрх сэтгэл, сүнслэг байдал, энергиэрээ те бүх зүйлээрээ холбогдсон ариун бат бөх холбоо байна гэж харагдлаа. Тийм болохоор энэ дээр би маш гайхалтай хүзрүүд гарлаа гэж хэлээд байгаа. Тэгээд Queen of яаж танилцах уу гэхээр ямар нэгэн байдлаар за оюутан залуучууд маань байл 9 дугаар сард одоо шинэ сургуульд орохдоо нэг их сургууль ч юм уу эсвэл сургуульд орохдоо танилцж магадгүй эсвэл ямар нэгэн 9 дугаар сард сургалт семинарт суух өөрийгөө хөгжүүлэхдээ мэрэгжил эзэмсэхээр сурахтаа танилцж магадгүй эсвэл сошиал медиа за Instagram, Facebook-аар ч юм уу танилцах магадлалтай гэж бол харагдлаа. За тэгээ та нар маань жоохон Queen of Swords нэртэй байгаад байлаа. Queen of Swords нь юу вэ гэхээр ер нь бол тэ одоо өнгөрсөнд бол нэлээд их зүйлийг амссан, хаширсан болохоор намайг бүчин сэтгэлээсээ хайрлах эрэгтэй хүн гарч иртэл би ер нь бол өөрийнхөө амтээ би өөрийгөө тийм доогуур үнэлэхгүй. Шаардлага өндөр тавина гэсэн байр суурьтай байх юм байна. Чиний шаардлага дийцхэн бол гараад ирэх гэж харагдаж байна. Тэг ингээд яг надад түнхээр хайртай надад сэтгэлтэй бол өөрөө хийж харуулахтай өөрөө сэтгэлээ илчлэх зөвхөн ярих бус те үг үйллээрээ зүйлээд яг миний итгэлийг дааж чадах юм бол би энэ хүнд боломж өгнө гэсэн нэлээд хатуу байр суурьтай байхаар харагдаж байна. Тэгтээ санаа зовлтгүй чамд яг тийм удаан хугацааны романтик гүн гүнзгий аз жаргалтай харилцаа амлах тийм бий болгож чадах эрх хүн. За тийм бий болгож чадах эмэгтэй хүн амьдрал чинь гараад ирэх нэ. Эрчүүдийн минь хувьд бол Nine of Cups-ыг бол хараад хад те бас магадгүй та нарын эрчүүд маань юм шаргалстай эмэгтэй сонирхдаг байж болох юм. Тэгээд ер нь бол өөртөө ихтэй эмэгтэйлэг шаргалстай хөвгнүүдэд дуртай бол бас мөрөөдлийн чинь тийм сонирсон эмэгтэй гарч ирээ романс үсэх бас боломж байна гэдгийг харагдаж байна. Үнэхээр гайхалтай сар бууж байна. За тэгэхээр синглчүүд маань мингл болох нь 9 дугаар сар та нар маань хостой болох нь цаашлаад бүр зарим бүр ирээдүйн хань ажилтайгаа уучрах нэ гэж харагдаж байна. Баяр хүргэе да би одоо энэ дэр амар олон зүйл яг өмнө хэлэхэд тайлбарлаад яриад нушаад байх шаардлага үнэхээр товч бөгөөд ойлгомжтой хүзрүүд гарч ирлээ. За тэгэхээр синглчүүдийн маань 9 дугаар сарын хайр дурлалын төлөв ийм байх нэ. Тэгэхээр нэг дугаарынхны маань хосын харилцаа те хайр дурлал ерхий төлөв ямар байх вэ гэдгийг харъя. Түрүүн синглчүүдийг харцсан байгаа. За синглчүүд маань бол азтай байсан. За хосууд маань нэг юм жоохон проблем үүсгэнэ 9 дугаар сард. Энэ дээр ихэнх нь үзүүлж байгаа хүмүүс бол яах чаргагүй эхнэр нөхөр хоёрууд бол харагдаж байна. Хоёулаа ер нь бол бие даасан ажил карьертэй мөнгө ч сайн олдог те тодорхой хэмжээгээр юу юмдээ маш энерги адилхан гэх юм уу. Хоёул айгу бие даасан чадвартай, мөнгө яаж болохоо мэддэг, яаж ажил төрлөө хийхээ мэддэг те. Ер нь бол материалын зүйл дээр бас тодорхой хэмжээний нэлээд чадвартай олж чаддаг хүмүүс харагдаад байгаа байхгүй. За та нар маань энэ 9 сар гараад эхний нэг хэдхэн хоног доо нэг 5 хоног ч юм уу жоох юм асуудалтай байх нь хоорондын харилцаа холбоон дээр баг зэрэг зөрчилдөөн үүсэхтэй хэрүүл маргаан гарах
зүйлүүд бол байна. 9 дугаар сард 2-ын донд бас гарах хэрэг маргааных нь үндсэн шалтгаан магадгүй мөнгө санхүүтэй холбоотой асуудлууд байж болно. Санхүүгийн хямрал ч юм уу, эсвэл тодорхой хэмжээгээр үр зээлийн асуудалтай юу ч гэдэг ямар тач материалын зүйлтэй мөнгө санхүүтэй холбоотой зүйлээр бас хоорондоо үл ойлголцох маргалттай. Жишээ нь одоо өөрөө чинь хамтарч өөртөө чинь зөвлөлтгүйгээр одоо хүн амьтанд мөнгө зээлцсэн ч байд юм уу, нөгөөх нь өөрчлөрөө өвдөөч байд юм уу, юу ч байж болно гэж харагдаж байна. За тэгэхээр зүйлээс баг зэргийн маргаан үл ойлголцол үүсгэхийг тооцоолт хоёрын хувьд гэр бүлийн аз жаргалтай хайр дурлал бол ер нь бол нэлээд 9 сард нэлээд тогтвортой сайхан байна гэж харагдаж байна. Чиний хосчин хамтрагчин чам заримдаа романтик болзооны санал тавихтай ингээд эсвэл романтик аюугай тийм зөөлөн мэдрэмжтэй зан гаргаж чамаа баярлуулах ч юм уу бас тийм гоё зүйлүүд бол харагдаж байна. Тэгээд Five of Swords гарахад би энэ дээр нэмэлтээр хүзэр татсан л да. Яа тэгэхээр заримдаа 5-ын сэлэм хүзэр маань бас нэг хоёрын харилцаанд дүнтэй 3 дахь хөндлөнгийн итгээд бас орж ирсэн байхыг үүсэхгүй байдаг тийм асуудлууд байдаг болохоор яг юуны улмаас хоёрын дунд ийм санаа зовнил баг зэрэг хэрүүл маргаан гарах нь вэ гэж харсан чинь ямар ч 3 дахь этгээдээс бол хөндлөнгийн хүн нөлөөлөөгүй юм байна. Хоёрын хооронд л ийм үл ойлголцсон жижиг сажиг маргаан магадгүй мөнгө санхүүгийн асуудал байна. За бусдаараа тооцвол ингээд хаяа 9 дуусаад хосын харилцаа маш романтик аз жаргалтай байна гэж харагдаж байна. Хоёул айгүйх бие даасан хүмүүс мөнгө санхүү дээрсэн бас ер нь бол нэлээд дайжгүй адууд азтай байх багталтай хүмүүс байдаг юм байна. За энэ дээр болохоор чиний одоогийн хосын харилцаатай байгаа чиний нөхөрчин, чиний эхнэр чинь найз эмэгтэй чинь байдаг юм уу те ингээд чамаагийн сэтгэл нь ямар бодолтой байна вэ гэдгийг харахад бол тэг ингээд би заримдаа ингээд өөрийнхөө амьдралд ирсэн сайн сайхан бүхнийг өөрөөсөө болоод ингээд устгаж сүтгэж байдаг. Тэгээд regret буюу харамсал I wish this never happened тэ би ийм зүйл болоосаа гэж ерөөсөө хүсээгүй гэж байгаа байхгүй. Ингээд хоёр ингээд маргалтдсан бол энэ хүн бол ерөөсөө ингээд дараа нь ингээд өөрөөсөө л болоод доо хайртай өнөө гомдоочлаа ийм зүйл болоогүй байсан ч болоосоо гэж айгүйх боддөг юм байна. Өөрт чи хайртай гэж харагдаж байна. Заримдаа өөрийнх нь шийдвэргүй алхамтай тодорхойгүй байдалтай чамаа гомдоод гэдэг энэ хүн бол мэддэг. Indecisive буюу шийдвэргүй байд гэдэг хүзэр гарч иж байна. Гэхдээ энэ хүн бас те I want to have equal give and take буюу би ингээд яг л ижил тэнцүү баймаар байна гэдэг зүйлийг хэлж байгаа. Ингээд чи ажил төрөлтэй ингээд бас болгодчихсэндээ би ч гэсэндээ тодорхой хэмжээгээр ингээд одоо энэ хүү амьдралыг бүтээхэд те адилхан хувь нэмэр оруулсан хүн шүү дээ. Тийм болохоор адилхан хүндлэгдмээр байна. Хоёулаа гэр бүлдээ харилцаа дээр хин хинтэйгээ ижил тэнцүү байдлаар хандмаар байна гэдэг бас юм санаа бодлоо бол хосчин бол хэлж өгч шүү. Ингээд өөртөө чи ингээд сэтгүүлсаа жоохон асуудал маргаа үүсэх боловч эндээ харамсах болон жижиг сажиг маргааныг стод бол те тооцоолд энэ хүн уучлаа өөрөө ингээд буруу зүйл хийснээ ойлгоод өөрчөндөө за хайраа намайг уучлаарай те хоёлаа гадуур гоё гарч хоолнд орё болзоонд явах уу амралтанд явах уу ч гэдэг юм уу ингээд айгүй гоё романтик санал тавиад 9 дугаар сарда бол ингээд хайр дурлал гэр бүлийн харилцаа эсвэл хосын харилцаагаа авч үлдэх талаар нэлээд мэдрэмжтэй үйлдэл хийнэ гэж харагдаж байна. За иймэрхүү багахан асуудлыг тооцвол 9 дугаар сард мань хосын харилцаатай хүмүүсийн мань хувьд бол хайр дурлалын ерхий төлөв нь аз жаргалтай хэвийн тогтвортой үргэлжилнэ гэж буулаа. За ингээд үгээр нэг дугаарынхны мань таарад уншлага 9 дугаар сарын ерхий төлөв өндөрлөж байна. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Баярлаа, баяртай. За тэгэхээр 2 дугаарынхын мань та нар мань энэхүү сүнслэг чулуутай Phantom Ghost гэдэг юм да бүжиг сонгосон байгаа. За тэгэхээр эхлээд бүгдээрээ өнөөдөр сахиусуудын зөвлөгөөг хараад болон юун дээр зөвлөгөө болон юун дээр анхаарах вэ гэдгийг харна. Урд нь би нэг үзэр тавьдаг байсан бол өнөөдөр би 2 сахиусын үзэр гаргаж ирсэн байгаа. Энэ магадгүй илүү нэмэлтээр илүү мэдээлэл олж авах байх гэсэн үүднээс гаргасан. За тэгээд 9 дугаар сарын та бүхний минь ерхий энерги төлөв ямар байх вэ те бас юун дээр анхаарах уу гэдэг үзэр. За энэ бол эрүүл мэнд. Та бүхний минь эрүүл мэнд 9 дугаар сард ямар байх вэ бас юун дээр анхаарах вэ гэдэг. За эдгээр 4 хөзрийг гаргаж ирлээ. За эхний хөзөр минь та нарын минь хувьд бол elephant. За forgiveness өршөөл гэдэг хөзөр гарч ирсэн байна. If you are feeling angry about the past issue, the elephant is asking you to discover the more vulnerable feelings behind that anger. You are being asked to forgive and be gentle with others. За ерөөхдөө бол энэ сар
таны өмнөх гомдол те өөрч өмнөх гомдол, уур бухимдал, сэтгэлийн шархаа эргэн харах үе байна. Бас зарим нэг зүйлүүдээр те уучлж өршөөх хэрэгтэй бол харуулж байна. Зүгээр нэг өнгөрсөн асуудалтай бухимдахаас илүү ард нь байгаа илүү эмзэг мэдрэмжийг те уйдгаар итгэл, алдалт эсвэл айдас орхигдсон мэдрэмж гэх мэт олж харахыг гих зүйлүүдийг те энэ эдгээр мэдрэмжүүдийг олж харахыг бол сахиусууд нь зөвлөж байна. Уушлах зөөлөн харцхан таныг дотоод чөлөөлөлтөнд хүргэнэ гэж энэ хүүдэр дээр хэлсэн байна. За тэгээд дараагийн хүүдэр маань болохоор The World гэдэг хүүдэр гарч ирсэн байна. A brilliant success, гайхалтай амжилт те. A time of joyful accomplishment and spiritual enlightenment, freedom to do whatever you want. Be proud of yourself. За энэ бол ерөөдөө гүйцэтгэл, дуусхур, амжилт, баяр баясгалантай шинэ эхлэлийн бэлэгдлийг бол хэлж байна. Өмнөх мөчлөг төгсөж өөрийнхөө хувь шин төвшөнд алхаж байна гэсэн утгыг бол илэрхийлж байна. Тэгэхээр сүнслэг өсөлт, эрх чөлөө, өөрийгөө үнэлэх мэдрэмж эрчимтэй байх нь энэ сар та ямар нэгэн том эргэлт хийх юм байна. Бас тэгээд сэтгэлийн төдийг, амьдралын практикийн сэтгэл санаа болон амьдралтай практик дээр ч гэсэн шин шатнд гарнаа. Өөрөө маш бахархаж яваарэ гэж бол сахиусууд нь бол зөвлөж байна. Тэгэхээр ерөөхдөө ингээд таны сахиусуудын өөрчлөн зөвлөгөө бол те эндээс бол ингээд харахад бол өөрийгөө болон бусдыг уучлснаар чи үнэхээр их чөлөөлөгдөнө гэсэн утгыг бол энэ хоёр хözрөөс бол би авлаа. Тэгээд өмнөх харилцаа, хайр дурлалын харилцаа, тэ магадгүй бас тийм ажил, карьер, эсвэл хувийн амьдрал дээр уур гомдлоо барьж үлдвэл одоо аль нэг тал дээр нь асуудалтай уур гомдолтой байгаа бол хайр дурлалын ажил, карьер дээр тэ гомдолтой байгаа бол шинэ эхлэлээ бүрэн дүүрэн тэрхэхэд одоо шинэ амьдралдаа шинэ зүйлийг оруулж хийх саад болно гэсэн үг. Тийм болохоор өөртөө би хангалттай, би амжилттай, би энэхүү мөчлөгийг гүйцээж чадлаа гэж өөртөө урам өгч manifestation хэлж байвал зүгээр байна шүү. За би чадна, би амжилттай юм те энэхүү мөчлөгийг би дуусглаа гэж хэлэх хэрэгтэй гэж. За энэ бол яаж миний зүгээс миний аманд ороод исэн юм manifestation үг байна. Гэхдээ анхаарах зүйлс нь юу вэ гэхээр өнгөрсөнтэйгээ ерөөсө зурлахгүй баймаар байна те хин нэг уучлахгүй бол өөрөө чинь уушаа хөгжөд твшихтэй амьдрал руу шинэ гэрэл замлаа өгсөж чинь саад болох магадaltaй өөрийгөө өмнөх хэрэгтэй та өмнөх амжилтандаа бахархаж өөртөө итгэж байх хэрэгтэй өмнө нь одоо гаргасан ажил карьер дээр ч байдаг юм уу те энийг өөрийгөө үнэлээ гэж байгаа. Тэгээд шинэ эхлэлийг зөв тэрвэрж авах одоо хэрэгтэй гэж сануулж байна. Дэлхий The World хүзэр гарч ирсэн шинэ боломж нээлттэй ирнэ. Гэхдээ хуучин гомдлоо тавиагүй тохиолдолд бүрэн ашиглаж чадахгүй өөрт чинь амьдрал чинь ирэх шинэ боломжуудыг гэж бол ихэд сануулж байгаа шүү. Тэгээд сэтгэлээ зөөлөн байдалтай байлгаатай бусдад зөөлөн өөр сэтгэлээр хандах нь өөрөө чинь энергийн те маш сайхан үүд хаалгыг нээн гэж байна. Тэгэхээр ихэд бол 9-р сард дуусгалт ба шинэ эхлэлийн сар гэсэн. Өнгөрснийгөө тавьж орхиж явуулах амьдралдаа шинэ эхлэлийг тавих сар юм байна. Гомдлоо тавьж явуул те. Ингээд бусдыг уучлснаа чамаа гомдоосон хүмүүсийг онцгүй хүмүүсийг уучлж тавьж явуулснаар жинхэнэ эрх чөлөө, амжилт, баяр баясгаланд хүрнэ гэж сахиусууд нь зөвлөж байна. Тэгээд өөртөө итгэж шинэ шатанд алхаж өөрөө бахарх хэрэгтэй шүү гэж зөвлөж байна. За тэгэхээр үнэхээр гайхалтай өксүүд хэлсэн байна. Та нар мэн те мартаж чадаагүй гомдоосон хүн хайр дурлал дээрч байна уу, ажил, карьер, найз нөхдөөрч байна уу? Эдгээр зүйлийг орхиж өөргөө чөлөөлж явбал таны өмнө юу байх нь маш гайхалтай үд хаалга 9-р сард нэлттэй байх нэ. За 9-р сарын ерхий энерги Desan нар хүзэр гарч ирсэн. Энэ бол хамгийн гэрэлтэй эрг одоо энерги өгдөг хүчтэй хүзэр. За 9-р сарын ерхий энерги бол энэ сартай амжилт, гэрэл, баяр баясгал нь ямар нэг зүйлдээ тодорхой байдал авчирна гэж гарч ирж байна. Чи та өөрийн үн дүртөрхөө харуулж өөртөө итгэлтэйгээр алхах сар юм байна. Тэгээд өмнө эргэлзээд байсан зүйл тодорхой бол шинэ боломж сайхан мэдээ ярина. Хүмүүс өөрөө чинь харж үнэлж таны ирч хүч бусдад маш хүчтэй нөлөө үзүүлэх сар юм байна. 9-р сард бол айгүй ирч хүчээр дүүрэн байхаар харагдаж байна.
За тэгээд сахиусууд нь юу зөвлөж яах вэ гэхээр өөрийгөө нуух хэрэггүй чи жинхэнэ гэлээр гялалцаж бусдад урам зориг өгч чаднаа. Тэгээд амжилттай өөрхөн одоо бий болсон амжилтандаа баярлаж бусдаа хуваалц те нар ганцаараа гэрэлтдэггүй тийм үү бусдыг бүхний дулаацуулж байдаг шүү. Тэгээд яг тэрнтэй адилхан бусдаа бүгдийг хуваалцуулж баяр баясгалангаа бусдад түгээгээрэй гэж зөвлөж байна. Тэгээд өөрийнхөө хүчийг ашигла энэ сар бол өөрөө чинь хамгийн хүчтэй үе хүссэн зүйлдээ хүрэх ирч хүчтэй сар байхгүй 9 дугаар сар ажил карьер хайр дуурлал юу ч үгүй те бүх зүйл дээр амжилтанд хүрэх боломжтой бол харуулж байна. Энэ дээр бас сахиусуудын зөвлөгөө хүртэлтэй маш их боломжууд гарч ирнэ гэсэн. Энэ дээр ерхий нэрг нь харахад бас давхар нар сан хүзэр гарч ирж байгаа давхар баталж байгаа юм л та. Гэхдээ анхаарах зүйлс нь юу вэ гэхээр өөрийгөө хит их өнгөрөх хэрэггүй. Би амжилттай байна би өөртөө бүгдийг чадаад ингээд хитрхи эготой байхгүй эсвэл бусдыг үлд тоохоос болгоомжлох хэрэгтэй. Өөрчлөн Аз амжилт ирэх үед хүн бас тэ даруй байж сураарэ гэж зөвлөж байна. Хит их ирч хүчнээс болж бас ядрах магадaltaй болохоор ирч хүчээ зөв хуваарлаа өөртөө бас амралт өгөөрэй. За бусдыг дарамлж гэрэлтэх биш хамтдаа гэрэлтхийг зорио гэсэн утгатай шүү. Нар тэ ганцаараа гэрэлтдэггүй бусдыг дулаацуулж гэрэл хийгээ өгч үйдэг гариг билээ. Бид нар бүгдээрээ мэднэ тийм үү. Тэгэхээр 9 сар бол өөрчлөн сайн мэдээ, ирэх өөрчлөлтийн үр дүн, амжилт, баяр баясгалан авчрах сар байна. Тэ өмнөх хүзрүүдийн зөвлөмжийг дагсаар энэ сард та үнэхээр нашиг тод гэрэлтэж өөрийн хүч чадлаа бүрэн мэдэрч бусдад ч гэсэн гэрэл түгээх боломжтой шүү. Вау, 9 дугаар сард бол 2 дугаарх нэмээд энерги бол зүгээр нар шиг л цацарч энэ гайхалтай харагдаж байна. Анхаарч зүйлс нь хэлсэндээ хит өнгөрч болохгүй нэ шүү. Гэвч эрүүл мэндтэй жоох асуудал байна. За эрүүл мэндийн ерхий төлөв нь болохоор энэ тоо үзэг гарсан огцон өөрчлөлт гинтийн зүйлсүүд илтгэдэг үзэр байхгүй юу. Тэгэхээр эрүүл мэндийн хувьд гинтийн өвчин эсвэл баг зэргийн одоо бэртэж гинтэх ч юм уу тиймэрхүү зүйлсүүд гарах магадaltaйг харуулж өмнө үл тоомсолж байсан асуудлууд өвчин зовир өвчнийхээ юу гэдэг нь шинж тэмдэг зовирд үл тоож исэн бол энэ гинт хурц хэлбэрээр ил гарч иж магадгүй юм байна. Тэгэхээр эрүүл мэндэд анхаар за дархлаа, дэмжигтэй сэтгэл санаа, мэдрэлийн биеийн дархлаа, сэтгэл санааны хувьд мэдрэлийн тогтцоонд ачаал бас их ирэх нэ. Тийм болохоор энэ хүзэр дээр хэлээд байгаа шүү дээ. Та нар ирч хүчтэй байна. Гэхдээ өөрсдөө амралт өг, ирч хүчээ зөв хуваарлах гэж хэлээд байгаа. Зөв хуваарлахгүй бол ингээд энэ гинтийн өвдөхтэй ингээд ядрах зүйлүүд бол дархлаа унах гэх мэтлэн асуудлууд тулгарх нэ. Тэгэхээр энэ сард биеийн байдлаа тогтвортой байлгах хэрэгтэй. Урьдчилан хамлахад хэцүү байх өвчин ирж магадгүй анхааруулж байна. Тэгэхээр стресс мэдрэлийн ачаалал айгүй багасгаар амар ич хүчтэй яваал ингээд бүх зүйл дээр болж бүтэн гээл яваал гэдэг ажил карьердэж байдаг юм уу те маш их актив байгаад байдаг. Тэгсэн чинь яг нь өөргөө ядаргаанд орох эсвэл бэртэж гэмтэх. За магадгүй чиний тоохгүй хууч өвчин сэтрэх магадaltaй байна. За хуучны дунд ялангуяа хотоод гэдс те мадуу даралт толгой өвдөх зэрэг бас асуудлууд толгой өвдөх яаж чарахгүй толгой өвдөх толгон дээр анхаарай заяа. Тэгээд толгой өвдөх ч юм уу тийм асуудлууд гарч магадгүй байна. Тэгэхээр энд ер нь бол эрүүл мэндэд анхаарах сар юм биш үү. Тэгэд ер нь бол өөрсдийнхээ тайван байхын тулд юун дээр анхаарах вэ? Тайвшруулах амьсгалын техник, йог, бясалгал хийж энерги тэнцвэржүүл байвал зүгээр юм байна. Их ууж, сайн ууж, шимт хижээлтэй хүнс хэрэглэхтэй. Бас хитрхи хүнд хүчээр ажил хийгээд эсвэл маш их хитрхи одоо ирч хүчин бүртөө дийлдэж ядаад байгаа маш их олон цагаар спортоор жимд одоо дасгал хөдөлгөөн гэж өөрийгөө ачаалж бас болохгүй нэ шүү. Балансын тогтворжуулаарэ л гэж сахиусууд нь зөвлөж байна. За тэгэхээр эдгээр зүйлийг анхаарчвал 9 дугаар сард ерхийдөө та бүхний минь нэрийг бол нэлээд гайгүй бууж байна. За тэгэхээр одоо бүгдээрээ та бүхний минь ажил карьер мөнгө санхүү 9 дугаар сард ямар байх вэ гэдгийг харцгаая. За тэгэхээр 2 дугаарынхын минь хувьд 9 дугаар сард ажил карьер мөнгө санхүү ямар ах вэ? Анхаарах зүйл зөвлөгөө үзэр бас нэмэлтээр гаргаж ирлээ. За тэгэхээр одоогийн тогтсон ажил карьертэй хүмүүст л ерхий уншлагаа хэлээ дараа нь ажил хайж байгаа хүмүүстэй зориулж хэлнэ. За заримийнх нь хувьд бол гадагшаа явж ажиллаж магадгүй юм байна. Одоогийн байгаа салбараасаа магадгүй тэр гадаадд байдаг бол
тэр гадаадын салбар руу явах эсвэл одоогоос хөдөө орон нутаг ч юм уу өөр салбар руу шилжиж илүү гоё ажлын мессенээр буух магадлал бас өндөр байна. За энэ дээр World хүзэр гарч ирснээр бол тийм нэг том мөчлөг дуусч шин шат руу шилжих хөдөлгөөнийг харуулж байгаа. Өөрийнхөө өмнөх ажлынхаа нэг том зорилго төслийг амжилтад 9-р сар дуусгахтай эсвэл төгсөлд нь хүрч чадна гэдгийг харуулж байгаа юм. Тэгээд үүнээс хойш илүү өргөн боломж өөрт чинь нээгднэ гэж харагдлаа. За мөнгө санхүүгийн хувьд бол 9-р сар та бүхний маань хувьд бол өөр чи хийсэн хөрөнгө оруулалт эсвэл хөдөлмөрийн үр шим энэ сар шууд гарахгүй ч ирээдүйд тэг нэлээд том үр өгөөж өгнө гэдгийг харагдаж байна. Тийм болохоор төвчээртэй ухаалаг хандаарай гэж зөвлөж байна. За тэгээд хамтран ажиллах багийн ажил найз нөхдийн тусламжтайгаар энэ сард 9-р сард ажил карьер дээр өөр чин том боломж бас гарч ирснээр те баяр хөөртэй байх хамтын ажиллагааны одоо юу гэмдэ эерэг энерги айгүй гоё байх сарууд гэж бас харагдаж байна. Charity хүзээр сарахад бол өөрөө ч үнэтэй ирч хүчтэй тууштай байснаар ажилдаа амжилт гаргана гэж харагдлаа. Гэтэ бас хитрхи яаруу байж болохгүйг анхааруулъя. За энэ хүзэр дээр би эхлээд энэ зөвлөгөө хэлмээр санагдлаа. Shading буюу арьсаа гуйжуулах гэж харагдаж байгаа байхгүй юу? Хуучнаа хаях хэрэгтэй гэж. Reducing losses, elimination and completing new metamorphosis. Time to set higher goals. Өөртөө маш өндөр зорилго тавих хэрэгтэй те. Хуучнаа хай гэж зөвлөж байна. Ажил бизнес мөнгөний тал дээр танд ашиггүй болсон хуучин хэм маяг магадгүй арга барилттай харилцаа төсөл зэргийг цэвэрлэж дуусгах хэрэгтэй шүү гэдгийг сануулж байна. Ингэснээр шин шатны хөгжил боломжууд шинэ бизнес дээр ч юм уу ажил дээр бий болно гэж харагдаж байна. Тэгээд санхүүгийн хувьд бол тэ ашиггүй хэд их эрсдэл дагуулсан зүйлсүүдээс татгалзаа тий алдаглаа эрт таньж зөв цэцлэх нь дараа нь ихээхэн ашиг авчрахад тус болно гэдгийг харуулж байгаа юм. The metamorphosis гэж metamorphosis гэдэг нь одоо яг одоо өөрийн ажил карьерийн хувь шин дүр төрх рүү шилжихийг илэрхийлж байгаа хгүй өмнөх мөчлөг дуусч байгаа бол энэ дээр World хүзэртэй энэ дээр Shading гэдэг хүзэртэй бол харуулж байна. За тэгээд заримын хувьд өөр салбар руу явах эсвэл гадаад салбар руу очиж ажиллах эсвэл одоо ажил төрөлтэй гэсэндээ гадагшаа явж магадгүй те визэн гараад Монголда байгаасаа илүү ажлын санал аваад ч юм уу те явахыг бас өгөөсөхгүй байна. За заримын хувьд бол гадагшаа явахын нэлээд удаан хүлээсэн бол 9-р сарда визэн гараад хүссэн зүйл чинь биелээ болоод гадагшаа явах те зүйл бол харагдаж байна. Зарим нь бол хөдөө орон нутаг руу ажиллахаар явчих болох юм байна. За тэгээд гадаад руу юм уу тэр холын заамд ажиллахаар явах нь илүү их бас ажиллахад карьер мөнгө санхүүгийн төсөл дэвшилтэй байх нь хэрэг тэмчин ойр дотны чинь хүн чиний хайртай хүн хамаатан садамжин байгаа бол тэдэртэйгээ уулзах нь тодорхой хэмжээгээр тэдэрч бас чам тусаж дэмжнэ гэж бол харагдаж байна. Тэгээд ерөөхдөө бол гайгүй за одоогийн ажил карьер дээр те ерөөхдөө өөрийнхөө логик ухаанаар хандснаар альва зүйлд сад бэрхшээлийг бол даван туулж чадах сар юм байна. 2 дугаархны маань хувьд бол ер нь бол энерги нь аягүй гой бууж байна. Одоогийн хийж байгаа ажлаа бол өөрөө баяр баясгалантай хийнтэй ингээд зарим дээр ингээд ажил төрөлтэй чинь ч юм уу хувийн бизнес дээр чи асуудал гарлаа гэхэд найз нөхөдтэй те ажлын хамтрагч нар чинь чам тусламжийн гараа сунгаад өгнө гэж харагдаж байна. За тэгээд удаан хугацаанд хүлээсэн үр шимээ 9-р сараас ахуулаад те сүүлээр ч юм уу хүртээд эхэлнэ. Том боломжууд ажил карьер дээр гарч ирнэ гэж харагдлаа. Санхүүгийн хувьд ч гэсэндээ тодорхой хэмжээгээр өсөлт дэвшил бол байна. За би эсэндээ шинэ хуучин зуршлаасаа салаарай гэх түрүүн бол зөвлөгөө хэлсэн байгаа. Тэгэхээр энэ дээр бол юу хэлж байгаа нөхөр бас ажил карьер дээр одоогийн байдлаар тогтсон ажил төрөлтэй бизнестэй хүмүүс ч бай ажил төрөл хайж байгаа хүмүүс ч бай энэ зөвлөгөө бол аль алинд нь хамаатай зөвлөгөө байгаа шүү гэдгийг хэлмээр юм. За ажилд орохыг хүлээжсэн тэ одоогийн байдлаар ажилгүй удаан хугацаанд хайсан хүмүүс маань 9-р сард бол гайгүй ажил төрөлд орчноо гэж харагдаад байна. Гадагшаа явахыг бас хүлээгээд ажилгүй ч юм уу ингээд удаан хугацаанд байгаадсан бол за бизнес гараад явчихна. Эсвэл гайгүй цалин нөхцөлтэй ажил олно. Тэр нь одоо хөдөө одоо тэ орон нутагт ажиллах байт юм уу уурхаа дээрч би зүгээр жишээ авч хөдөө орон нутгийн салбар дээр очиж ажиллах эсвэл уурхаа дээр ажилд орч байт юм уу тэ иймэрхүү зүйлүүд бас маягаар та нарт ажилд ирнэ гэж харагдаж байна. За 9-р сард та нар яг шууд тийм юу хэмдэ яг зар сурчлагаа ч юм уу ажлын ярилцлагаас гэхээс илүүтэйгээр илүү найз нөхөд
танилын дэмжлэгтэй хуучин хамт олон эсвэл танил найзуудын дэмжлэгээр бас найзууд чамд ажил санал болгох ч юм уу ажил олж өгөх магадлал өндөр байна шүү. Талархаж хүлээж аваарэ. За тэгээд ашиггүй цалин багтай өөрөө чинь өсөж дэвшихгүй ажилтай бол бити зууралтаарай. Тэг ингээд за ажилгүй юм чиндээ ядаж олдож байгаа л энэ ажил байгаа юм чинь хийчихье гэж бодож болохгүй. Энэ дээр өсөн time to set higher goals буюу өөртөө илүү өндөр зорилго тавиарай гэж сахиусууд нь хэлээд байгаа. Тэгэхээр би ажилгүй удаан хугацаанд байсан юм чинь за яг хуу цалин нөхцөл нь ийм юм байна. Жон хэцүү юм хийгээд үзье даа гэж бодож болохгүй наа нөө хэлсэнтэй өөрийгөө өндрөөр өмнө илүү том зорилго тавь. Илүү чарат үзэрдээ бити бууж тууштай байдаг юм бол 9 сарда сансан ажилтаа байгаагүй боломжийн ажилтаа ажил хайж байгаа хүмүүс маань орчих нь байна шүү. За ингэсээр мэдээж яг мөнгө савгуугийн хувьд ч гэсэн тодорхой хэмжээгээр нааштай өөрчлөлт гарнаа гэж бол харагдаж байна. За тэгэхээр 9 сар та бүхний мөнгө санхүү бол нэг ерөөхдөө алтан дундаж байх төлөвтэй. Гэхдээ ажил карьер бол нэлээд гайгүй амжилт гарах шинжтэй байна гэсэн үг. 2 дугаар гарахны маань хувьд бол 9 сар бол тэг хуушнаа дуусгаж шин шат руу орноо. Тэгснээр мөнгө санхүү дээр хит төвчээргүй алхахгүй те байх хэрэгтэй шүү гэдгийг бол сахиусууд нь зөвлөж. За мөнгөө илүү сайн хурааж хоригдуулах гэвэл ашиггүй зүйлтэй хөрөнгө оруулахгүй байхыг бол дахин сануулъя. За ингээд ажил карьерийн хувьд бол ийм байна. Таалагдсан бол subscribe дарахаа бити мартаарай. Одоо та бүхний хайр дурлалын төлөв байдал руу орцгоё. За тэгэхээр 2 дугаархны маань синглчүүдийн 9 дугаар сарын хайр дурлалын ерхий төлөвийг бүгдээр харцгаая. За тэгэхээр заримынх нь хувьд бол ийм сөрөг санаа бодолтой байна л да. Тэгэл удаан хугацаанд ганц би явлаа. Намайг хайрлах, халамжлахтай хүн гарч ирэхгүй юм байна. Би ингээд ганцаараа сингл байгаа насыг барах юм байна даж гэдэг юм уу те ингээд айгүй юм сөрөг бодлоосоо болж өөрийгөө зовоох шинжтэй байна. Тэгэхээр энэ сөрөг бодлоосоо та нар маань аль болох болж өгвөл гараарэ. Яагаад гэвэл надад сайхан мэдээ байна. Энэ сар та нар романтик болзоонд бол явна. Чамааг нэг чиний таалагдсан залуу эсвэл тэ жогт мэдээг байхад нэг залуу эсвэл эмэгтэй хүн ч юм уу те ингээд чам сэтгэлээ илэрхийлээд болзоонд урах, кофе уух, хоолнд орохыг тэг санал болгох их мэтлэн зүйлүүд гарч ирнэ. Магадгүй чи энэ хүнтэйгээ тодорхой хэмжээгээр аялал зугаалгаар явж байхдаа эсвэл спорт клуб, жим, фитнест явж байхдаа танилцаж магадгүй юм байна. Ер нь жоохон хайр дурлалтай бүтэлтэй бай гэвэл жоохон санаачлагтай сэргэлэн байх хэрэгтэй шүү. Синглчүүд маань дандаа тийм те би бүтэхгүй байх, намайг хүнтэй авахгүй байх, би хань ажилтайгаа учрахгүй байх гээл удаан хүлээлээ гэдэлт ингээд ийм сөрөг боталтай байх хэрэггүй. Гинт өөртөө чи маш их гинтийн аз тохионоо аялаар явахтаа ч юм уу те. За зарим нь тодорхой хэмжээгээр хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор сургуультай орохдоо их сургуультай ч юм уу, коллежтай ч юм уу явж байхдаа буцаж осноор танилцах бас боломж байна. Яг чаргуу цоошин эхлэл цоошин уучрал бас юм сэтэн хаялтуудыг би олж харж байна. За заримийнх нь хувьд ингээд шинэ хүн гарч ирсэн гэсэндээ өнгөрсөнд хин Seven of Swords байгаа байхгүй. Өнгөрсөнд одоо араараа тавиулчихсэндээ маш их гомдолтойгоор хууртаж мэхлэгдсэн болохоор за ингээд чамайг сонирсон эмэгтэй хүн чамаас сонирсон эрэгтэй хүн гараад ирэхээр энэ өнгөрсөнтэй маань адилхантай өмнөх хайр дурлалын нөгөө сөрөг бодол туршлага байна шүү дээ. Дахиад намайг хуурах болов зүгээр хэсэг уулзж байгаа зүгээр ашиглаад хайчих юм болов гэх мэтлэн гэр бас нэлээд юм санаа зовх. Ялангуяа ингээл өдөр нь чи ажиллаа амжуулаад ч юм уу нэлээд завгүй явж чад орой болоод шөнөөрөө болно шүү дээ. Тэнгүүтээ гэртээ байхдаа яг тиймэрхүү сөрөг юм бодож эморох шинжтэй бол харагдаж байна. Ингэж бодож болохгүй. Яагаад гэхээр энэ учир хончин энэ сарда хоёр биендэл яг л ижил тэнцүү татаг гэсэн үг. Ямар нэгэн өрөөсөл хайр эсвэл нэгэн сонирхоод нөгөөх нь огт тэм сэтгэлгүй гэсэн зүйл биш. Энэ тэнцүү баланстай харагдаж байна. Тэгэхээр энэ Seven of Swords 7-гийн сэлэмний энэ энерги бол та нар минь хаях хэрэгтэй. Ийм сөрөг бодол авцсны ямар ч хэрэг байхгүй. Ерөөс ямар ч нэмэр байхгүй гэсэн үг. Өөрийгөө л зовоохын нэмэр. Өөрөө сөрөг юм төсөөлж бодоод тэрийг биелэлээ олцсон юм шиг ингээд зохиогоод байна манайхаа. За тэгээ энэ бол харилцаа бол тогтвортой байдлаас эхэлнэ тий. Эхлээд хоёр мессеж бичээ, чатлаад ярилцдаг болж байгаа дараа нь кофе уух ч юм уу, хоолнд орох ингэж болзоонд явах гэх мэтчлэнгээр юм тогтвортой, тэнцвэртэй, мөртөө бас жоохон алгуурхан байдлаар эхэлнэ. Ямар ч тач синглчүүд маань 9 дугаар сард тодорхой хэмжээгээр таалагдсан
хүнтэй яг албан ёсны хосууд болж магадгүй заримын хувьд бүр болж магадгүй ямартай ч болзоонд явах, шинэ хүнтэй танилцахтай адал явдал эхлүүлэх гэх мэтчлэн 9 дугаар сард бол өөрөө чинь гайхалтай зүйлүүд бол хүлээж байна. За зарим нь бол удаан хугацаанд энэ харилцааг бас айгүй хүлээсэнтэй ингээд нэлээд хэдэн сар ч юм уу бас сингл явсан. Тэгээ доор аж 7 сар магадгүй 10 сар магадгүй жил ингээ ганц бие явсан хүмүүс маань яг ингээд сөрөг бодолд автаал, итгэл найдвар тасраал за ингээд би хизээч хостой болохгүй юм байна та гэж бодоод явж итэл гинтэл 9 дугаар сард магадгүй 9 сард өнгөж гараад ч юм уу гинтэл чамайг шохоргосон хүн сэтгэлээ илчлэн уулзаж учирдаг болно гэж харагдаж байна да. За тэгэхээр 9 дугаар сард бол синглчүүдийн маань хувьд бол романтик болзооны санал авна. Зарим нь бүр энэ танилцсан хүнтэй хосын харилцаатай ч болчих магадгүй юм байна. Тийм болохоор сэтгэлээр бити юмнаараа дандаа бити ингээд шинэ гарч ирсэн хүнээтэй ингээд экс шигэ ч юм уу хуучин харилцаа шигэ урав шарахгүй гэж бити бодоорой. Тэгтээ би энэ дээр нэмэлтээр гарч ирнэ. Тэгтээ хоёрын цааштай харилцаа нэмэлтээ би харж өгье. Энэ Two of Cups энэ хоёрыг тодруулах юм. Тэгээ ер нь бол ингээд гарч ирсэн хүнтэйгээ цаашдын ирээдүйн чинь те ямар байх вэ гэдгийг би хармаар санагдлаа. Тодруулъя. За бүгдээрээ Page of Pentacles, Two of Cups-ыг тодруулъя. За яг чарга амьдрал чинь цоошны эхлэл гарч ирнэ. Дээд гэдэг хүзрээс санаа зовсны хэрэггүй. Ингэж олон гарах бодох. Хараад хий. Тэгэхээр ерөөсөө ингээд энэ харилцааг цаашдаа хөгжүүлэхийн тулд өөрөө чинь өнгөрсөнд болж өнгөрсөн токсик харилцаа сэтгэлийн шархаа мартаж өгөхгүй бол энэ харилцаа чинь цаашдаа үргэлжлэхэд хэцүү болох гэдэг шүү. Тэгэхээр ерөөсөө энэ маш их юм сөрөг бодлуудаа орхио эерэг бодолтой бай. За тэгээд энэ Seven of Cups санд хүзэр gaаж ирж байгаа. Хиндэ чи энэ харилцаан дээрээ итгэлгүйтэй энэ хүн яг үнэхээр надад сайн байна уу? Зөвхөн намаа гэхээр байна уу? Бид хоёрын цаашдын харилцаа яах болоо? Өөр хүн байгаа ч юм билүү? Энэ залуутай энэ эмэгтэйтэй те хүс ялгаа байхгүй гэж хэлдэг. Харилцаа цаашдаа өргөжүүлэхгүй байх уу ч гэдэг юм сонголттой учрна. Чи итгэж найдаад одоо энэ хүндээ боломж өгөөд сөрөг бодлоо хаях юм бол хоёрын харилцаа, хосын харилцаа ч юм уу шин танилын чин романтик харилцаа маш аз жаргалтай эерэг байдлаар үргэлжилнэ гэж харагдаж шүү. Тэгэхээр та нар маань юу хийх ёстой вэ гэхээр ерөөсөө энэ сөрөг бодлуудаа орхицгоо гэдгийг би зөвлөе доо. За тэгээд за юм байна. Тэгээд таалагдсан бол subscribe дарахаа бити мартаарай. Баярлалаа. Одоо би хосын харилцаа руу орно. За тэгэхээр 2 дугаарх нэмэн хосын харилцаатай хүмүүстэй хостой, их нэртэй, нөхөртэй, найз залуутай, найз хүнтэй хүмүүс юм байна. 9 дугаар сарын ерхий төлөв ямар байх вэ гэдгийг харъя. За тэгэхээр энэ дээр нэлээд хэдэн том Major Arcana буюу том аркан хүзүүд гарч ирснээс харахад бол маш чухал шийдвэр гаргах сар гэж харагдаж байна 9 дугаар сард. Юу гэхээр чи хостойгоо те одоогийн харилцаадаа сэтгэл дундуур байна. Хоёрын харилцаанд тэнцвэртэй байлууд алдагдсан болохоор энэхүү харилцаагаа өргөжлүүлэх үү эсвэл болох уу гэдэг маш чухал хэцүүхэн шийдвэрээр эргэлзэхтэй бодох үе 9 дугаар сард ирнэ гэж харагдаж байна. Одоо юм байдаг байхгүй юу? Аягийн Major Arcana ч юм уу том арканууд гараагүй тохиолдол бас өөрөөр харилцаан дээр эргэлзэж байгаа хөзрүүд бол байдаг. Гэхдээ тэд нар бол яг тийм сериус нэтэ үннээсээ бүр ингээд яг болч тийм үү гэсэн үг биш. За зүгээр нэг төр зургийн гомдол ч юм уу эргэлзээ бас байдаг бол энэ хөзөртөөр бол харахад бол бүр үнэхээр үнхэн сэтгэлээсээ тий болж тийм үү эсвэл өргөжлүүлдэг юм уу гэд их гүн гүнзгий нухацтай боц харагдаж байна. Чиний одоо ингээ хос чин чамайг сэтгэлийг харахаар бол чи одоо гэж аахгүй юу? Disagreements буюу ойлголцохгүй байдалтай. I wish you understood how I feel. Чи миний ямар сэтгэлд мэдрэмжтэй байгаа ойлгодогч болоосай гэж байна. Тэгээд being away from you has allowed me to gain clarity. Чамаас хол байх хугацаанд илүү тэ би одоо зөрчилдөөтэй байсан зүйлүүдэд тэ өөрийгөө юу гэсэд байгаа илүү тодорхойлж мэдлээ те юу хүсэж байгаа эргэлзээтэй зүйлээ илүү тод ойлголоо гэж байгаа байхгүй юу.
Тэгээд I want to fix our connection гэдэг нь сайн үзэлтөө. Би ингээд одоогийн ингээ хосын харилцаагаатай илүү засаж залруулмаар байна. Гэвч би gossip буюу те ховж хүмүүсийн юу гэж ярих бол юу гэж бодох бол гэдэг те бас тодорхой хэмжээний ховж инээ санаа зовоод завнаад байна гэсэн зүйлийг бол хэлж байна. За одоогийн байдлаар та нарын маань хувьд бол зарим нэгэн хосуудын маань хувьд бол төр завсарлага авцсан байх магадлалтай. Юу гэхээр за нэг хэсэг муудалцаад уулзахгүй эсвэл түр ингээд завсарлаад уулзгаа болцсон те яг шууд 100% бүр салъя гэж шийдсэн хүмүүс биш. Тэгтээ нэг юм хоорондоо үл ойлголцоор хүний байдал үсээд хостоогоо нэг хэсэг уулзаагүй. Захнэр нөхөр хоёрууд бол хин нэг нь гэрээсээ түр явцсан ч байдаг юм уу те эсвэл ингээд хоорондоо яг яах гэдэг юм мэдэхгүй те дуурч өгөхгүй байсан гэж өнгөрсөн сард ч юм уу те байсан баха. Одоо тэгээд энэ хүн чинь бол ялангуяа чиний бодож буй одоо хосчинтай ингээд чамаас нэг хэсэг хол байх хугацаанд маш их зүйлүүдийг ойлгож ирсэн байна. Тэгээд чамгүйгээр байж чадахгүй юм байна те буцаж харилцаагаа залруулъя. Эвлэрээ гэдэг ер нь энэ сар 9 сар гаруй үгүй аюу хурдан хүрээд ирнэ гэж харагдчихэв. Гэвч чиний зүгээс яг шийдэж чадахгүй нэг жоохон эргэлзээд байх зүйл харагдчихэв. Тэгээ энэ дээр 5 of wands гарчсан хоёрын дунд ингээд үл ойлголцол маргаан байна. За дахиад салхуу нийлэх үү гэдэг шийдвэр дээр ирэх боловч чиний хамтрагч чинь өөрөө чам дээр хэрүү салцсан биш төр зуур ингээд салцсан хэсэг уулзаагүй тэ холбоогүй мессеж бичээгүй байсан бол энэ хүн чинь өөр амьдралд буцаж холбогдоод гарч ирээд уучлахгүйгээд хүрээд ирнэ гэж харагдаж шүү. Тэгээд хэсэг хугацаанд бол яг чаргүй наамгүй байсан те ингээд чамд бас гомдоод чамааг өөрийг нь ойлгохгүй байна. Тийм болохоор тустай бай гэж өнгөрсөн сард бол 8 дугаар сард ч юм уу 7 дугаар сард магадгүй 1-2 сар салцсан те төр зургийн салалт шүү дээ. Ингээд ийм холбоогүй байсан хүмүүс маань нэлээд харагдаж байна. Тийм бол чиний хос чинь амьдрал чинь 9 дугаар сар дахин гарч ирээд уучлахгүйгээд харилцаа чинь сэргэнэ. За заримын хувьд бол заавал төр завсарлаад салцсан байх албагүй ч нэг нь хоорондоо маргалдаа ч юм ингээд олигтой салахч биш нийлэгч биш өгч биш болчихрахаач биш нэг юм харилцаа нэг ойлгомжгүй өнгөрсөн саруудад бол те өнгөрсөн хоногудад байсан бол энэ сарда чиний хос чинь те чамтай харилцаа холбоогоо сэргээхээр удахгүй хүрээд ирнэ. Хэдий бусдын ховж юмнээс санаа зовж байгаа те бусад хүмүүс юу гэж бодох вэ гэж санаа зовж байгаа гэсэн те энэ хүн чамаас хол байхдаа ч юм эсвэл хоёрын дунд харилцаа нэг хөндий хүйтэн байхдаа илүү чамгүйгээр байж чадахгүй гэдгийг ойлгох юм байна. За тэгээд үйл ойлголцолтой байсан хосын харилцаа хэвэн болж энэ удаа улам тогтвортой бат бөх хосын харилцаа гэр бүлийн харилцаа бий болно. За нэг жоохон төр салтсан байсан хүмүүс бол буцаж иргэн нийлж эвлэр нь ялангуяа хоорондоо үр хөвгттэй хүмүүс мантай ингээд үр хөвгтэй гэсэн бодсон ч гэсэн тэгээ бүтэн амьдралтай байя гэдэг шийдвэр гаргана. За заавал үр хөвгттэй байхалгүй хосууд маань хоёр биенгүүгээр байж чадахгүй гэдгээ мэдээд буцаж нийлнэ. Төр зур маргаантай байсан бол харилцаа чинь сайжирна бат бөх болно гэж харагдлаа. Нэг сарын эхэнд ч юм уу ялангуяа би гэхдээ энэ 9 дугаар сард гэж нэг мэдрэхгүй байна л да. 8 дугаар сард 7 дугаар сард ч юм уу өнгөрсөн саруудад бол салхуу болох уу салхуу эсвэл харилцаа цааш нь авч үлдэх үү гэдэг те айгүй юм маш чухал шийдвэрүүдийг гаргаж чадахгүй яг олигтой шийдвэр гаргаж чадахгүй бас чиний зүрх сэтгэл чинь нөгөө хүний зүрх сэтгэл нь ч гэсэн те ийм 100% шийдэж чадахгүй эргэлзээд яваад исэн бол 9 дугаар сарда нэг эргэлзээтэй үл ойлголцолтой яах гэдэг нь мэдтгүй байсан харилцаа чинь хэвийн болоод бат бөх болно гэж харагдлаа. Тэгэхээр өнгөрсөнд байсан сэтгэлийн зовлонгууд чинь те ингээд дуусахар болно гэж харагдчихэв. Энэ дөр болохоор нэг Queen of Swords гарч иж байгаа. Та нар маань ялангуяа хостоо, найз залуудаа, нөхөртөө за эсвэл хинэртэй найз хүнд нэлээд жоохон хатуухан байр суурь тавьсан те. Чи эргэж ирэх бол инг чи буцаж нийлэе гэж бодож ийм зүйл хий. Чи ерөөсөө бас өөрөө болж өгдөгөөч гэдэг юм нэлээд жоохон бас ширүүхэн бөгөөд үзэл бодлоо тов тодорхой хэлэх шинжтэй байна. Энэ нь чиний хамтрагчийг баг зэрэг одоо эмээхэд хөөрн бас чамдтай гомдоход хөөрнтэй чи ерөөсөө намайг ойлгодгүй миний мэдрэмжийг ойлгодгүй чи хитрхээ зүрүүд хитрхээ хатуу гэтээ би чамаас салъя гэж бодохгүй байгаа штэ харилцаагаа сайжруулъя гэж бодож байна гэд нэг бас нэг гомдлын маягтай бол сэтгэл нь бол гарч ирж байна. Хоёрын дунд бас өнгөрсөнд өвсөн маргаан салж нэлэлтэд тусна магадгүй та нарын найз нөхөд хамаатан садан ах トゥ усаас ч болсон байж болно те танаа хадмууд эсвэл тэрний хадмуу за тэгэл
юу гэдэг те хамаатан садангууд нь ч гэдэг юм уу ойр дотны хүмүүсийн ховж инээс болоод та хоёрын дунд ингээд харилцаан дээр бүр салж нийлэх дээр тулсан асуудлууд үүссэн байж болох юм байна. Одоо нэг шулуух байл гэдэг юм штэ нөгөө уул усны ойр нь ураг садны хоолн дээр гэж монголчууд маань заримдаа ингээд хитрхийд нэгнийхээ хувийн амьдралаа ороод идэг те эхнэр нөхөр хоёр байлаа тэрний амьдрал нар гэрийнх нь аав ээж ах эгч нар ч юм уу хитрхий гүнзгий орж хушуугаа дүрдгээс болоод олон хосууд салж нийлэх дээр тулах зарим бүр салтдаг тохиолдол бол байдаг. Тэгэхээр энэ дээр бас та хоёрын маань энэ хүү бас зовлон бас туулж яваа хүмүүс бас те 2 дугаарыг сонгосон гэж би бас хараад байна. За зарим нь бол удаан хугацааны хосууд эсвэл нэлээд гэр бүлийн эхнэр нөхөр хоёрууд бас энэ 2 дугаарыг бол сонгосон гэж харагдаж байна. Ямар ч тач хоёрын дунд ихэнх гэрчлэн үзэж байгаа хүмүүсийн 80-90% нь урт удаан хугацааны харилцаатай байсан хүмүүсээ гэж харагдлаа. За тэгээд ер нь бол чиний хосчин хамтрагч чинь те нөхөрчин эхнэр чинь чам дээр буцаж ирснээр харилцаагаа залруулад эргэлзээд салах уу байх уу гэдэг удаан хугацаанд гүнзгий ботсон шийдвэр чинь эцэстээ харилцаагаа засаж авч үлдэх, нийлэх, бат бөх болгох шийдвэрт хүрнэ. Цаашдаа хоёрын харилцаа бат бөх удаан хугацааных байж чадна. Гэхдээ чи жоохон өөрөө энэ дээр энэ элдний хатан Queen of Swords хардаад байгаа байхгүй юу? Жоохон зөөллүүд те бас нэг хамтрагчаа эр нөхрөө найз залуугаа ч юм уу те эхнэрээ бас ингээд ойлгоод өвчвөл харилцаа чинь илүү цаашаага айтайхан явагдах боломжтой шүү гэдгийг бол савсуудын зөвлөж байна. За ингээд үүгээр 3 дугаарын бишээ явуучлаар 2 дугаарх нэмэн таарал дуршлага үүгээр өндөрлж байна. Таалагдсан бол subscribe дарж комент бичгээ бити мартаарай. Баярлалаа. Баяртай. 3 дугаарынхан маань таарал дуршлагатай тавтай морил та нар маань энэхүү пендулум буюу луужинг сонгосон байгаа. За тэгэхээр эхлээд бүгдээрээ сахиусуудын зөвлөгөөг хараад 9 дугаар сард өгөх сахиусуудын зөвлөгөө юу байна, юун дээр анхаарах вэ гэдэг тал дээр 2 сахиусын зөвлөгөө гаргаж ирсэн байгаа. Өмнөх сарууд би зөвхөн нэг л сахиусын зөвлөгөө гаргаж ирдэг байсан бол энэ удаа 2-ыг суулгарлаа. Тэгэхээр энэ магадгүй илүү дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирэх байх гэж бодоод за тэгээд энэ болохоор хүзэр манлага та бүхний минь 9 дугаар сарын ерхий нэрийг ямар байх вэ, юун дээр анхаарах вэ гэдэг хүзэр. За энэ болохоор та бүхний минь 9 дугаар сард эрүүл мэнд ямар байх вэ? За бас юун дээр анхааруул зохистой вэ гэдэг талаар харуулсан байгаа. За тэгэхээр эхлээд бүгдээрээ сахиусуудын зөвлөгөөгөөс эхлэе. Кенгуру хүзэр гарчсан байна. Cycle буюу тэ тойрог гэдэг хүзэр гарч иржээ. 9-month cycle is at play. Your current project will take 9 months to mature and benefit you. Commit fully to it. You have all the strength and stamina you need as long as you move forward and not backward гэнэ. За. Тэгэхээр 9 сарын хугацааг онцолж ин л да. Тэгэхээр магадгүй ч яг одоо 9 дугаар сарыг бас онцолж байна гэсэн үг. Энэ бол гайхалтай давхцал юм те. 9 дугаар сарын ерхий төлөвийг үзэж байхад сонгосон карт маань хүзэр маань өөрөө 9 сарыг бас онцолж байна. За тэгэхээр таны эхлүүлсэн ажил те өөрөж эхлүүлсэн ажил санаа эсвэл харилцаа холбоо юу гэдэг 9 дугаар сард 9 сарын орчимтай бүрэн боловсрож үр дүнгээ өгөх төлөвтэй байна. Гол зөвлөгөө нь юу вэ гэхээр ухрахгүй, зөвхөн урагш, алах, өмнөх алдаа, айдас эргэлзээгээртэй замаа хаахгүй байх хэрэгтэй шүү гэж сахиусууд нь зөвлөж байна. Өөрийн чинь төсвөрт төвчээр хүч чадал хангалттай байгаа зөвхөн тууштай бол амжилтанд хүрнэ гэдгийг сануулж байна. За тэгээд энэ хүзэр дээр болохоор The Empress гэдэг хүзэр гарч илээ. Time to take action. За одоо үйл хөдлөө хийх цаг болсон гэж дээ. Give birth your dream. Creative project will be very successful. Abundance and prosperity. За энэ хүзэр нь бол ерөөхдөө үржил шим бүтээж байдал, элбэг байдлыг илтгэж байгаа хүзэр л доо. Тэгэхээр энэ сард шин санаа, төсөл боломж, ажил карьердаа ч юм уу төрөх магадлал өндрөө. Гэр бүл, ажил, бизнес, эсвэл хувийн амьдрал бас энэ хүү одоо үржил шимийн хүзэр нь холбоотой байж болно. Өөрийнхөө бүтээлч байдлыг ашиглах те гоо сайхан байдлыг ашиглах гэр бүлийнх
бүлтэй холбоотой асуудлууд дээр бас төвлөрөх хэрэгтэй гэж бол зөвлөж байна. Ялангуяа та нар маань миний мэдэрснээр бол ийм зарим эмэгтэйчүүдтэй ингээд удаах хугацаанд хүлээсэн хүүхдээ бас өлгийдэн авах 9 дугаар сар байна. За хүүхдтэй болохыг төвлөрүүлж исэн бол амжилттай болох. Зарим нэг 9 дугаар сар хүүхдээ өлгийдэн авах. Зарим өөр хүүхдтэй болохоор төлөвлөх гих саруудыг бас би мэдэрлээ. За энэ карт бас тэ нэлийн хүзэр нэлбэг хангалуун байдалд хүрэх боломжтой 9 сар шүү гэж бол харуулж байгаа хүзэр юм. Эмпресс хүзэн өөрөө үржил шим нэлбэг хангалуун байдалтай үр хүүхдийг бас бэлэгддэг хүзэр энэ дээр гарч ирсэн. За тэгээд сахиусуудын зөвлөгөө харахад бол ер нь бол тууштай бай. Яг одоо эхлүүлсэн зөвлөл чинь 9 сарын дараа том амжилт болж үр дүнгээ өгөх болно гэж байна. 9 сарын дараа. За тэгээ бүтээлч бай те дотор тань байгаа санаа мөрөөдлийг бодит ажил болго энэ сар цардаа одоо бодож байгаа хүсэж байгаа зүйлээ эхлүүлэхэд тохиромжтой юм. Тэгэд өөрийгөө бас хайрлах хэрэгтэй. Ялангуяа эмэгтэйчүүд маань эмэгтэйлэг эрч хүч эмэгтэй энерги маш сайн сэргээж өгөх хэрэгтэй байна. Хайр халамжийг бусад түгээхийн наз жаргал амжилтыг татнаа гэж харж байна. Тэгэхээр юу гэхээр та нар минь өөрсдийнхөө эмэгтэй энергийг илүү бусдад түгээх энэ дээр бас анхаарах хэрэгтэй гэсэн үг. За урагшлах хэрэгтэй гэж сануулж байна л да. Time to take action гэж байна. Тэгэхээр өмнөх алдаанд бүр гэж хараа зөвхөн ирээдүлүүгээ төвлөрөө гэсэн утгыг бас илэрхийлж байна. Гэвч энэ хоёр хүзрээс би ингээд харахад нэг зүйлийг анхаарах хэрэгтэй санагдлаа. Тэр нь юу гэхээр төвчээгүй байдал. Өөрөө чинь төсөлтэй санаж бодож явсан зүйл зорилго шууд биелэхгүй тодорхой хэмжээний цаг хугацаа орон шүү дор хажууд 9 сар бас хэлж байна. Магадгүй азтай бол заримх нь 9 дугаар сар биелэх боломжтой. Өөргөө хит ядрах хэрэггүй энерги зөвс одоо тий хуваарлах бие сэтгэлээ бас ингээд тодорхой хэмжээгээр харж арчлаа гэж зөвлөдөг. Одоо өөрхөн хийж бүтээж буй зүйлтэй ажил карьер одоо хичээл сурлах хөдөлмөртэй төлөвлөсөн зүйл юу ч хэдийн те тэрнийхэн замын голоос эргэлцэх юм бол 9 сарын дараа нөгөө биелэх боломжтой гэдэг зүйлүүд нь саад усах боломжтой шүү. Тэгэхээр 9 сард шинэ бүтээл, шинэ санаа, шинэ эхлэлд маш үр шимтэй сар байна гэсэн үг. Тэгэхээр ур шалхаж бүтээлч энерги ашиглавал 9 сарын дараа үр жимсэн амсах болно те өөрхөн ашиг орлогооч гэдэг юм тодорхой зүйлд хөдөлмөр цаг хугацаа зарласан зүйлийнхаа үр шимийг хүртнэ гэсэн утгатай байгаа юм. За тэгэхээр анхаарах зүйл нь юм байна. Тэгэхээр 9 дугаар сард та нар маань хичээх хэрэгтэй болох нь байна. За 9 дугаар сарын ерхий энерги нь Princess of Pentacles. За энэ бол Page of Pentacles гарч ирсэн байна. Тэгэхээр за энэ бол аюу тодорхой харагдаж байна л да. Юу гэхээр 9 дугаар сарын ерхий нь шинэ боломж өөрийгөө суралцаж хөгжүүлэх үе шатанд анхаарахсаар ер нь бол 9 дугаар сард маш их суралцаж хөгжих боломжоо ашиглана гэж харж байна. Энэ хүзрэнтэй шинэ ажил төсөл за мэдээ суралцах боломж санхүүгийн эхлэлүүдийг илтгэдэг. Шинэ зүйл эхлүүлэхдээ мэдлэг нэмэх мэргэжлийн хувьд өөрийгөө хөгжүүлэхэд хамгийн таатай 9 дугаар сараа гэж харлаа. Тууштай хөдөлмөр бас хэрэгтэй. Амжилт шууд ирэхгүй. Гэхдээ жижиг алхам бүр те өөрөчгөн ирээдүйн тогтвортой байдлын үндэс суурь болноо гэдэг дээр бас анхаараарай. Тэгэхээр материалын ертөнцид нэлээд төвлөрөх шинжтэй байна 9 дугаар сард. Санхүү, ажил мэргэжил, эрүүл мэнд зэрэг бодит амьдралын талбарт анхаарлаа бас хандуулах хэрэгтэй юм байна. За бас дахиад энэ дээр төвчээртэй бай гэж би бас хэлсэн бол энд бас төвчээртэй бай гэдэг зүйл бол яг чаргүй 9 дугаар сарын энергитэй гарч иж байгаа хгүй. Тэгэхээр Page of Pentacles бол тэ удаан боловч бат бөх үр дүн авчирдаг хүзрийг илтгэдэг. Тэгээд яаран шийдвэр гаргахгүй алхам бүрийг сайн бодож байгаа тийгээрээ гэж сахиусууд нь зөвлөж байна. Тэгээд суралцах, туршлага хуримтлуулах хэрэгтэй байна те. Энэ сар өөрийн чинь хувьд суралцах боломж ихтэй, байнга шинэ мэдлэг, ур чадвар авахыг хичээх энергитэй сар болно. Эргэлзэж гацах тал дээр бол өөртөө итгэхгүй байх эсвэл шинэ боломжийг те ашиглахгүй өнгөрөх эрсдэлтэй. Тиймээс эргэлцгээс илүү туршиж үзэх хэрэгтэй те. Тушаад үзье, сураад үзье, сурсан зүйлээ амьдрал дээр тушаад үзье гэдэг чиг баримтлыг баримтлуул зүгээр нь бас энерги хийж гарч ирж байна. Тэгээд зөвлөгөө болохоор юу гэхээр сахиусуудын зөвлөгөө нь энэ дээр харахад бол
жижиг эхлүүлээд том амжилтын суурь болно. Аливаа зүйлийг жижигээс эхлүүлвэл те дараа нь явандаа том амжилтын суурь үндэс болно. Тийм болохоор хичээх хэрэгтэй шүү гэж зөвлөж байна. Санхүү карьерээр эрүүл мэндтэй суурь тавьж те хөрөнгө оруулалт хийх цаг болсон байна. Бүтээлч санаагаа бичиж тэмдэглэл ирээдүйд юу хиймээр тэрийгэ бодож төлөвлөлт хийж ихэл алхамаар баг багаараа гэж зөвлөж байна. Энэ сар гарсан боломжууд ирээдүйд урт хугацааны үр дүн авчрах магадлал өндөр байна. За 9-р сар бол ерөөхдөө уучлаарай яагаад ингэ дултраад 9 сар бол ерөөхдөө дүгнүүлтэй шинэ эхлэл суралцах боломж жижиг боловч үн цэнтэй алхам хийх сар байна. Төвчээртэй байх хэрэгтэй, тогтвортой ажил хэрэгч байдлаар өөрчлөл өөрийн чинь ирээдүй санхүү ажил мэргэжилт том өөрчлөлт авчрах нэ гэж харагдаж байна. За тэгээд эрүүл мэндийн тал дээр бол Two of Swords гарч ирсэн байна. Хоёрын сэлэн гэдэг утгаар гарч ирлээ. Тэгэхээр 9 сарын эрүүл мэндийн ерхий төлөв бол анхаарах зүйлсүүдийг одоо хэлж өгье. Тэгэхээр ерхий эрүүл мэндийн төлөв бол дотоод тэнцвэртэй байдлыг хадгалах үзэр. Энэ хүзэр ихэвчлэн сэтгэл санааны болон бие махбодын тэнцвэрийн асуудлуудыг харуулдаг хүзэр ахгүй юу. Тэгээд өөрийн эрүүл мэндийн талаар тодорхой шийдвэр гаргах шаардлагатай байж магадгүй ч түр азнаж хойшлуулж байгаад байгаа харагдаад байл та. За байж тэгж яагаад бол гэж гэдэг юм уу те. Ингэж болохгүй юу. Бас дээрс нь сэтгэл зүйн ачаал стресс ихтэй байна. Сэтгэл санааны хоёрдмал байдал нь те өөрөө чинь биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлнө шүү. Нойргуудах байд юм уу, толгой өвдөх, ядрах зэрэг шинж бас илэрч болох юм аа. Тэгэхээр эрүүл мэнд дээр ингээ гарчсан зарим тохиол тий шинж тэмдгийн үл тоож нүдэ анж байхаа одоо зургийн дээр харж байгаа хөө. Тэгээд нэг нүдэ ансан эмхтэй байгааз ингээ хоёр сэлмэн хоёрдмал санаа бодлыг бас илэрхийлж байгаа байхгүй. Тэгэхээр үүнийг үл тоохын оронд өөрийнхөө эрүүл мэндэд анхаарчтай онцлуулдаг ч юм арга хэмжээ авах, эмчтэй уулзах, зөвлөгөө авах зүйл хэрэгтэй. Сэтгэл зүйдээ ер нь айгүй анхаар, айгүй юм хоёрдмал тогтворгүй байгаад байна л да. Стресс ихтэй, эргэлзээ ихтэй, шийдвэр гаргахгүй удах чинь ингээд өөр чинь эрүүл мэндийг тэм уутгнаа. Өөрт чинь юу хэрэгтэй вэ гэхээр бясалгал, амралт, цэвэр агаарт гарах зайлшгүй шаардлагатай гэж харагдаж байна. Хойшлуулахгүй байхыг хичээе гэсэн. Эрүүл мэндийн шинжилгээ илэрвэл цаг хугацаанд нэмжид үзүүлээ те. Хоёрын хооронд шийдвэр гаргалгүй удвал асуудал улам хөндөр магадгүй гайвал юу дээ гэж яваад тэгтээ ингээл нэг шинжтэй дэлгэр за болох байл үү дээ. Тэгж байгаа болъё дооч гэдэг юм ийм шийдвэргүй алхмаас болоод өөрийнхөө эрүүл мэндэ муутгах шинжтэй болохоор энэ дээр эрчимтэй арга хэмжээ аваа. За магадгүй нүд толгой, мэдрэлийн систем бас ихэвчлэн ачаал үүсхийг бас энэ хүзэр харуулдаг. Нойргуудах, амралтаа хангалттай авч чадахгүй тэ байгаа зүйлийг бас илтгэдэг хүзэр. Айгүйх дэлгэцийн хамааралтай болоод нүдэн өвдөд, толгойн өвдөд байх шинжтэй бас зарим хүмүүс байна шүү. Тэгэхээр үүндээ анхаараарай. Тэгэхээр тэнцвэрээ хадгалах гэсэн үг л тэ. Эрүүл мэндээ сайжруулъя, эрүүл мэнд дээр ямар нэг асуудал үүсэхгүй байя гэж бодож байл. Ажил амралт, хооллолт, сэтгэл санааны амар амгалан зөв зохицуулах хэрэгтэй. Тэгжиж эрүүл мэнд чинь тогтвортой болно. Идэвхтэй ба бас тэг хөдөлгөөн хийх хэрэгтэй шүү гэдгийг бол сахиусуудад сануулж байна. За тэгэхээр ер нь бол ямар нэгэн зүйл асуудал бол илэрвэл хойшлуулахгүй, хоёрдмал сэтгэлээр хандахгүй байж эрүүл мэндэд анхаараарай гэдгийг 9 дугаар сар сахиусууд нь зөвлөж байна. За эдгээр зүйлсээр анхаарч чадвал бас онцгийн гойд өвчнөд өртөхтэй тийм асуудал байхгүй байж болно гэдгийг сануулж байна. За тэгэхээр одоо 3 дугаархныхын маань хувьд бол ажил карьер мөнгө санхүү 9 дугаар сард ямар байх вэ гэдгийг харцгаая. За 3 дугаархын маань одоо та бүхний мэнтэй ажил карьер мөнгө санхүү 9 дугаар сард ямар байх вэ гэдгийг харъя. Энэ сард ерөөхдөө бол сэтгэл санааны болон материаллык байдлын хувьд аль алинд нь нэлээд сорилттой зүйл бол гарч ирэхээр харагдаж байна л да. Өнгөрсөн үеийн дуусгалт, алдаа, хүнд нөхцлөөстэй гарах процесс үйл явц нь бол явагдаж эхэлж байна гэж харагдаж байна. 9 дугаар сард өмнө бол айгүй асуудалтай байсан мөнгө санхүү ажил карьердэж байд юм уу те. Нэлээд асуудалтай байсан бол 9 дугаар сард энэ хүү зүйл нь дуусгар болох тийшээ хандна гэсэн үг шүү. Гэхдээ
өөрийнхөө те илүү дотор хүнээ ухаалаг, тайван, сэтгэлийн тэ одоо сэтгэл санааны хувьд илүү тэнцвэртэй байлгаарэ гэж сахиусууд нь зөвлөж байна. Тэгэхээр өмнөх ажлын туршлагаас болоод те дахин босох шаардлага гарч ирэх шинжтэй. За өмнө нь бол нэг жоохон нэг одоо ямар нэгэн ажил карьер дээр ч юм уу бизнес дээр аль нэг зүйлийг хийх чаа бүтлгүүдэд нэг гашуун туршлага авсан бол одоо энэ сар дахиж илүү туршлагачаа те илүү дахиж хөл дээрээ босох одоо үйл явцыг бол хийн гэж харагдаж байна. Магадгүй та нар минь хуваараа бизнес хийж байгаа нэг жоохон алдагдлалт орсон эсвэл өмнө албан байгуулалтад ажиллаж хүмүүс минь бол тодорхой хэмжээгээр нэг алдаа гаргасан ч юм уу жоохон туршлахгүй хандсан зүйлүүд өнгөрсөн сар дээр гарсан байж болно. Тэгэхээр энэ сартаа бол та нар маань бас өөрийгөө хамгаалж байр суурь дээрээ бат зогсох хэрэгтэй болно. Ер нь бол нэлийн өрсөлдөөнтэй байна гэж харагдаж байна. Хувийн бизнес ч вэ, улсын ажилч вэ, одоогийн хийж байгаа ажилч вэ, чамд бол ер нь өрсөлдөөнтэй нүүр тулна. Одоогийн ажил карьер байр суурьаа давж үлдэхийн тулд чиний зүгээс нэлийн challenge сорилт ирнэ гэж харагдаж байна. За two of wands дээр бол те шинэ боломжийн талаар бодож төлөвлөх бах, магадгүй өөр ажилд орох, эсвэл өөр зүйл хийх, эсвэл асуудлаа яаж нэг засах, магадгүй гадагшаа явж ажиллаж амьдрах, те эсвэл сургуулаас салхич байд юм уу? Янз янзын зүйл гарч ирж байна л да. Ажил солихтой бас сонирхолтой байж болно. Өөр бизнес хийх юм одоогийн бизнес мань нэг л явцгүй байна. Хитрхийх өрсөлдөөнтэй байна те. Өөртөө мөнгө санхүүгийн хувьд бол дийгдэхгүй байгаа юм чи. Ерөөсөө одоогийн за жишээ нь одоо бараа бүтээгдэхүүн зардаг хүн байлээ гэж бодгоо те. Бараа бүтээгдэхүүнээс солиод гоо сайхны байсан бол хувцас зардаг ч юм уу. Эсвэл хувцас зардвал гоо сайхны бүтээгдэхүүн зардаг ч юм уу. Тодорхой хэмжээгээр төрлөөд солиод үзье гэж бас төлөвлөнө. Зарим нь хувьд бол одоогийн ажил мань нэг л болчихгүй, нэг л өрсөлдөөнтэй, тодорхой хэмжээ маш их хил амттай байна те. Тодорхой тэгээд дээрс нь одоогийн бас авж байгаа цалин маань хангалтгүй байгаа болохоор өөр ажилд орох юм уу? Энэ ажилдаа цаашдаа хийгээд явал надад тохирох ажил биш байна гэсэн нэлээд сөрөг бодол, айдас, имэйлт дээрс нь хил ам өрсөлдөөнөөс бас залхах шинжтэй гэж бол харагдаж байна. Тэгээд гэхдээ мөнгө санхүүгийн хувьд ишэтэй гаргаж байгаа гачигдал нь төр зурих шүү гэдгийг бас ойлгоорой. Санхүүгийн байдал бас дээрс нь сэтгэл санааны хувьд бол ганцаардсан мэдрэмж авах зовох харамсалтай нэг жоохон ажил карьер мөнгө санхүүдэд нэлээд жоохон хэцүү зүйл бол болж туулна эсдгүүрсаа. Тэгээд лоурс хүзээрээс харахад бол санхүүгийн хувьд өөрт чинь хамтын одоо ажиллагаа түшиж туулахтай бизнес партнер те бизнесийн түнш найз нөхөд мөнгө санхүүдээр дэмжчих эсвэл одоо хайртай хүн чинь ч юм эсвэл эмэгтэй хүмүүсийн маань хувьд бол те бас тодорхой хэмжээгээр найз залуу нөхөр ч юм уу ингээд санхүү мөнгөөр туслах тийм зүйл бас хэрэгтэй. Чамд яг чаргүй ойр дотны хүний туслалцаа хэрэгтэй гэж харагдаж байна. Сэтгэл зүйн байдал бол нэлээд сөрөг, тэгээ бодол нь дандаа сөрөг бодлоор хязгаарлагдсан харагдаж байна. Сахиусуудын зөвлөгөө юу вэ гэхээр энэ King of Cups бол те өөрийнхөө сэтгэл хөдлөлөөр биш ухаалгаар шийдвэр гаргавал альва ажил карьер мөнгө санхүүдээр хамгийн энийг хараа дол талын үзэл дээр Six of Wands альва ажил карьер мөнгө санхүүдээр амжилттай байх боломжтой, саадыг давах боломжтой сар гарч ирнэ. За эдгээр сөрөг бодлуулаасаа арилж эдгээр асуудлуудаа шийдэж чадаад өрсөлдөөнд ялах хэрэгтэй, ялчих байх гэж харж байна. Тэгхийн бол чамайг юу хүлээж байна гэхээр wealth буюу эд баялаг хүлээж байна. Чи жинхэнэ эд баялаглуу, үржил шимлүүдээ хөгжил цэцэглэл бол явнаа. Тийм болохоор keep up the great work гэж байна. Тийм болохоор бити шантраарай, сайн хичээгээд ажиллаад байгаарай. Тийм бол энэ санхүүгийн байдлуудаа эдгээр зовлонтой байдаасаа гарах болно. Илүү эд баялаглуу чиглэнэ. Эхний алхам шатаа тавина гэж 9 сард бол харагдаж байна. Товчхондоо гэхээр 9 сард өөрийн ажил санхүү сорилттой дунд байгч зөв түншлэл, зөв сонголт хийвэл шинэ боломж нээгдэх нэ эд баялаглуу чиглэхээр сар байна гэсэн. Төр зуурын бэрхшээл гарч ирэх боловч мөн санхүү сэтгэл зүйн асуудлууд гарч ирэх боловч урт хугацаанд те ахиц дэвшил гарах эд баялаглуу хөтлөх боломж 9 дугаар сар та бүхэнд минь яах нь
гарч ирэх нэ гэж харагдаж байна. За 9-р сард бол нэг жоохон мөнгө санхүүг асуудалтай байх боловч тэнцвэртэй байдал, төвчээртэй байдлаар хадгалаарай. Өрсөлдөөнд ялан дэлхийх хичээгээрэй. Сөрөг бодолтой бити автаарай. Буужхгүй байгаарай. Шин төлөвлөгөө гаргаарай. Тэгэх юм бол яах нь 9-р сарын баг сүүлэр ч юм уу бүх ажил гэрэл чинь цэгцрээд мөнгө санхүү чинь бас гайгүй цэгцрээд эд баялаглуу амжилтын зөвлөө хөтлөх нь бэ шүү гэж сахиусууд нь зөвлөж байна. За одоогийн байшаар ажил хайж байгаа хүмүүсийн хувьд бол те өмнө нэлээд ажил олдохгүй утсан, бутлах те үүнээсээ болоод аюу сэтгэл санааны дарамтанд орсон ч юм аюу стресстэй байсан бол 9 сард яах вэ гэхээр өөр шин тууштай байдал те өрсөлдөөн дунд ялж гарч ирэх боломж бол харагдаж байна. Тэгэхээр хүчтэй зүтгэлтэй хүчин чармалтаараа давж гарч иж чадна гэж харагдаж байна. Өрсөлдөөн дунд за энэ ажлыг би яаж хийж аваад энэ газар ажлын ярилцсанд ороод би яаж хийж тэнцэх болно гэсэн юм хүчтэй дайчин чанар чинь урдных саруудын сэтгэл санааны зовлон мөнгө санхүүгийн хямралуудыг чинь даван туулахад туслах нь байна. Сарын дунд үеэс эхлээд магадгүй танилын сүлжээтэй хамтын ажиллагаа эсвэл зөв хүнтэй холбосноор ажилд орох магадлал өндөр болж ирнэ гэж харагдаж байна. Тэгэхээр ганцаараа биш харин бусдын дэмжлэгээр бас ажилд орох боломж та нарын маань хувьд бас үүсэх шинжтэй байна. Тэгээд ажил зөвхөн нэг сонголтоор хязгаарлагдахгүй. Та нарын маань хувьд бол заримын хувьд хоёр ч ажлын боломж санал хийж магадгүй юм байна. За чамд одоо нэг ажил хаяад удаан хугацааны тушаарсан бол те хоёр ажилд орж магадгүй 3 ч ажлын санал ирээд алийг сонгох вэ гэдэгтэр бас нэг юм сонголтон дээр хүрэн гэж харагдаж байна. За айдас өөрийгөө тэг дутуу үнэлэх бодлыг энэ хязгаарлалтай бодлуудыг одоо хаях хэрэгтэй. Өөрийгөө өөртөө итгэлтэй байдлыг бол авч гарах хэрэгтэй. Тэгэх юм бол яах нь энэ хэд баялаг жинхэнэ хөрөнгөлөө явах нь байна. Тийм болохоор ажилласаа хийгээдээ, сайн тэмцээдээ гэж сахиусууд нь зөвлөж байна. Тэгэхээр эхэндээ хүндрэлтэй ч гэсэндээ 9 сард ажил төрөл болохтэй хүндрэлтэй ч гэсэндээ сарын дундуур ч юм уу ялангуяа 15-наас хойш гээд ажил төрөл олоод хийчихнэ, танилын хүрээ бас нэмэр болж ажилд ороход туслах шинжтэй байна. Зарим хүмүүсийн хувьд бол заавалчгүй бүх танилын хүрээгээр гээгүй шүү. Заримын хувьд бол тэгж харагдаж байна. Тэгээд нэгээс илүү ажлын санал гарч ирнэ. Тэгээд 9 сарын сүүлээр ихэд ер нь бол гайгүй ажил төрөлд орчин. За тэгээд санхүүгийн байдал нэлээд огцом сайжирнаа гэж бууж байна. За ажил карьерийн мөнгө санхүү дээр 3 дугаарны хувьд бол ийм байна. Одоо тэгэхээр хайр дурлалыг харцгаая. За 3 дугаархны маань синглчүүдийн 9 сарын хайр дурлалын төлөв ямар байх вэ гэдгийг одоо бүгдээрээ харъя. Надад нэг гайхалтай мэдээ байна. 9-р сард өөрөө чин амьдрал шинэ харилцаа боломж гарч ирэх сар байна. Тэгэхээр энэ боломж гарч ирснээр өөрөө чиндээ өнгөрсөн дэх сэтгэлийн шархтай зүр сэтгэлчин гэдгэрч илүү өөртөө итгэлтэй болох сар гэж харагдаж байна. Илүү өөрийгөө хайр татам, сэтгэл татам гэдгийг мэдрэхтэй өөртөө итгэлтэй болох эрэг сар бол харагдаж байна. Гэхдээ бас энэ дээр нэг сонирхолтой юм юу гэхээр хоёр сонголт чанд гарч ирэх боломжтой. Ер нь болох бараг 2 заяа. Юу вэ гэхээр ер нь бол өөрөөсөө жоохон дүү хүмүүстэй орооцолдох магадлалтай юм байна. Одоо хэрв чи одоо эмэгтэй бол өөрөөс чинь дүү залуучууд, хэрв чи эрэгтэй бол өөрөөс чинь дүү те хүүхнүүд хэдхэн насаар айхтар олон насны зөрөө байхгүй ч нэг 4-5 жилийн зөрүүтэй ч юм уу те тийм хүмүүс илүү өөрлөж чинь татагднаа. За эрчүүдийн маань хувьд бол хоёр эмэгтэй өөрөөс чинь дүү хүүхнүүд чамайг сонирхно. Эмэгтэйчүүдийн маань хувьд бол ойлгомжтой те өөрөөс чинь дүү залуучууд байх боломжтой. Эсвэл юу гэмдэ айгуу тийм майндсет буюу бодол нь илүү залуулаг байдаг бол чи бол хажууд нь илүү ийм буур сорьтойч байдаг юм уу те тэгж харагдаж байна. За тэгээ хоёр залуу гарч ирээд хоёр эмэгтэй гарч ирснээр та нарын маань хувьд бол эргэлзэж эхлэх юм л те алийг сонгох вэ гэж бодохын сацуу ингээд нэг доор ингээд өөр чинь хоёр хүн сонирхоод ирэхээр илүү өөрийгөө сэтгэл татам гэдгээ мэдрэх сар гэж харагдаж байна. Өнгөрсөн хугацаанд бол өөрийнхөө хувьд бол та нар маань нэлээд дотооддоо те өөрийнхөө сэтгэл дотроо бодож өнгөрүүлсэн сарууд байлаа те өнгөрсөн алдаагаа ухамсарлах би яг юу хүсэж байгаа вэ гэдгийг мэдрэх тийм илүү ганцаараа өнгөрөөжсэн бол 9-р сард ганцаардмал байхгүй нэ. Зарим нэг хүмүүсийн минь хувьд бол өнгөрсөн алдаанаасаа суралцаад илүү одоо Queen of Swords буюу элний хатан шиг
энэ нэртэй байх юм байна. Энэ дээр high price гарч иж та нар илүү зүүн совин болон логик ухаандаа итгэх нь байна. Үнэхээр надад дуртай намаа гэж л бол миний араас хичнээн их хүчээл зүтгэл гаргана. Тэр үед нь би боломж өгнө гэсэн хатуу байр суурьнд байна гэж харагдаж байна. За тэгээд заримныхын хувьд бол интернетээр танилцаж магадгүй юм байна. Нэг нь бол жоохон сонирч зандаа хөдлөхдөө чамайг төрсөө сонирхож гарч ирэх бол нөгөөх нь хэрэг чи боломж өгөх юм бол илүү тогтвортой удаан харилцаа бий болгох тийм хүн гэж гарч ирж байна. Тэгээд бити бас нөгөө нэвтрэх яарч нөгөө шийдвэр гаргаарэ, сайн бодож байгаа эдгээр хоёр хүнээс сонгох үгүй шийдэрэй гэж сахиусууд маань зөвлөж байна. Тэгээд өөрийгөө энэ сард илүү таньж мэдхтэй өнгөрсөн харилцаанаас сургамж авах цаг ирнэ гэсэн тохиолдол. Тийм муу биш шүү заяа. Харин жинхэнэ зөв хүнээ татахын тулд дотоод ертөнцөө илүү ингээд тэнцвэржүүлэх алхам болно гэсэн үг. За тэгээ шинэ хос биш ээ. За 9-р сард та нар маань хосын харилцаатай болно гэж хэлэхгүй ч ямар тач өөрөө чинь сонирсон нэгээс илүү хүмүүс гарч ирэх нэ гэдэг нь бол харагдаж байна. Тэгээ сонголтондоо зөв шийдвэр гаргаарай гэдгийг сануулъя. За тэгээд заримын хувьд бол бас ийм байж болно. Юу гэхээр чиний хувьд бас тэ нөгөө нэг айгүйх ийш тийшээ явдаг ажилтай завгүй болохоор хэдий ингэ чамайг сонирсон эрчүүд, хэдий чамайг сонирсон эмэгтэйчүүд гарч ирдээ ч гэсэндээ тодорхой хэмжээгээр чанд цаг хугацаа хангалттай зарцуулж чадахгүй харагдаад байл дээ. 9-р сард илүү ганцаараа илүү ажил карьер дээр төвлөрсөн байгаа байдлаасаа болоод яг албан ёсны хостой болоход бол саа тодорхойтой бол байна гэж харагдаж байна 9-р сарда. Гэхдээ энэ ердөө 9-р сар гэж ганцхан сарын төлөв байдал болохоор насаараа та нар минь сингл юм гэсэн утга учиртай биш шүү. Зөвхөн энэ сарын төлөвийг харахад тийм байна. За тэгээд өөрөө чинь сонирсон хоёр хүн гарч ирэх нь тэгээд хоёулангаас нь сонголт хийх хэрэгтэй болно гэж харагдаж байна. За тэгэхээр яах нь албан ёсны хостой болохгүйч романтик бололцооны санал бол авнаа синглчүүд маань гэж харагдлаа. За тэгэхээр синглчүүдийн минь хувьд 9-р сард юм байна. Таалагдсан бол subscribe дарахаа бити мартаарай. За одоо хосын харилцаатай хүмүүсээс эхэлнэ. За тэгэхээр 3 дугаарх нэмэн хосын харилцаа 9-р сарын ерхий төлөө ямар байх вэ гэдгийг харцгаая. Гэхдээ надад нэг айгүй юм энэ дээр нэг ойлгомжтой зүйлүүд бууж ярьж юм л та. Зарим нь та нар X нөхөр, X найз залуу, X эхнэр, X найз охин би дандаа илэгтэй хүс ялгаа байхгүй. Тэднийг бас бодож сонгосон байж болно. Яг чаргуу заримын хувьд бол салцсан төр зургийн салалттай. За эсвэл нэг хэсэг хугацаанд завсарлцсан яг салж нийлэх гэдэг нь ойлгомжгүй юм. Харилцаан дээр 8 сард 7 сар ч юм уу те өнгөрсөн сарын хугацаанд байсан хүмүүс гэж бол харагдаж байна. За ихэнх нөхөр найз залуу хосын харилцаатай хүмүүсийн маань хувьд бол тэгээд ингээ миний мэдээснээр юу байна вэ гэхээр ингээд тойрын салсан шалтгаан ч юм уу одоогийн байдлаар ингээ хүндий хүтэн байгаа шалтгаан асуудлууд нь ерөөсөө чиний хамтрагчин нөхөрчин эхнэрчин тий цаана өөр хүнтэй уулзаж учирснаас болсон байна. За тэгээд ер нь бол өнгөрсөнд бол энергийг харахад бол тий салах шийдвэр төрсөн. За эсвэл ер нь салъя гэд нэлээд ярилцаад байнгын хэрүүл маргаантай ч юм уу ингээд яг хүндий хүүтэн байгаа харилцаатай харагдаж ин л та 3 дугаарх минь хувьд бол тэгээд энэ харилцаан дээр ганцхан чи сэтгэл санаагаар унаагүй шархлаагүй нөгөө хүн чинь ч гэсэн бас тодорхой хэмжээ маш хэцүү байдлаар тусчээ гэж харагдаж байна. Тэгээд өнгөрсөнд одоо юу хэмтэй одоо ийм асуудалтай байсан бол энэ хүн амьдрал чинь эргэж гарч ирэх нэ одоогийн үзүүлж байгаа хүн чинь тий заримхнууд гэсэн тий жоохон төр зуурын асуудалтай завсарлага авч эсвэл нэг хэсэг жоон салцсан байсан байж болно. Хосын харилцаатай хүмүүсээр яг ч гоож гарч ирээд эсвэл ерөөсөө салаагүй мөртлөө ер нь бол ингээд нэг энэ харилцаа дуусах болох уу яах вэ те ингээд энэ хүн намайг хуурсан байна гэд нэлээд юм савлгаатай явж байгаа харилцааг бас харуулж байна. Яг ч аргагүй гурдаж итгээд буюу чамаас өөр эмэгтэй хүнтэй байсан чамаас өөр эрэгтэй хүнтэй байсан ч гэдэг юм уу. Ийм асуудалтай харилцаа байна. Тэгээд салж нэлэх үүд дээр тулаад ах юм байна. Тэгээд 9-р сард ийм байна. Тэгээд 8-р сард бол ер нь бол салцсан байсан ч юм уу айгүй асуудалтай байсан бол одоо ингээд яг
шийдвэр гаргаж амжихгүй байна. Чиний зүгээс бол би энэ дээр нэмэлтээр хүзэр татсан. Тэгтээ камерт багтахгүй болохоор ийшээ тавьсан. Би дэвэл хүзрийг тодруулахыг хүссэн. Тэгээд чиний хувьд бол айгүй гомдоод энэ харилцааг болиё гэж бодож байсан бол нөгөө хүн чинь хосчин хамтарч болохоор чамаас салах сонирхолгүй байна. Яг хөө эхэндээ эргэлзэжсэн байж болно л тоо. Чи бас тэр те. Одоо тэг энэ хүн бүх удирдлагыг харилцаагаа гартаа авахыг хүсэж байгаа. Энэ мажишн хүзэртэй бол харагдаж байна. Тэгээд 9 дугаар сарда хэрэг өнгөрсөн саруудад та нарын маань хувьд те хосын харилцаа асуудалтай төр зур салсан эсвэл маргаантай байсан бол энэ хүн амьдралчин эргэж гарч ирснээр харилцааг дахин сэргээх боломж чамаас гуйна гэж харагдаж байна. За тэгээд энэ хүн чамд хэлхийг хүссэн үг нь юу вэ гэхээр те ингээд харахад бол хоёрын дунд одоо хүртэл ярилцаж бүрэн дуусгар болоогүй. We still have things to resolve and discuss гэж байгаа байхгүй. Unfinished business буюу тусаагүй ажил хэргийн асуудал энтэй хоёулын илүү зохицуулах ярилцах зүйл байна гэдэг нь яг чаргагүй. Яг салыч гэж хэлээгүй нийлээч гэж шийдвэрт хүрээгүй яваад харагдаж байна. За өнгөрсөн хугацаанд тэр хүн өөрөө ч хуурсан. Тэгтээ тэгээд чи уучлж өшөөгүй улмаас хоёр төр зур салсан эсвэл энэ хүн өөрөө яваад өгсөн байж болно. Тэгээд өөрөөс чинь хол байхаар илүү өөрөө чинь гэцүү сэтгэлээ ойлгох байх гэж бодоод эсвэл тэр чигээрээ салуул салаад те нөгөө хүндээ илүү сайн байх илүү татагдах байх гэж бодсон чинь яасан ширээний байрлал өөрчлөгдсөн байна. Энэ хүн тэгж үүдсэн заримынх нь бол үтсэн ч өөрөө чинь гүцэхгүй эсвэл өөр чинь илүү хайртай гэдгийг мэдрээд буцаад хүрээд ирсэн байна. Тэгээ энэ дээр бас нэлээд шарах үс. I haven't told you everything гэдэг чинь нууц боо би чанд бүх зүйлийг хэлээгүй гэдэгт энд яг чаргуу харагдаж байгаа байхгүй. High praise, impressed гэдэг хоёр хүзрээс харахад яг чаргуу цаана өөр эмхтэйтэй тий. За хүс ялгаа байхгүй гэж тандаа хэлдэг шүү. Цаана өөр ихтэй хүнтэй ч юм уу тий ингээд байсан. Тийм болохоор нэг сэтгэл санаа нь хоёр доод өнгөрсөн чамаас сонгохгүй тэр хүнээс сонгохгүй шийдвэр гаргаж чадахгүй байсан. Энэ хүн одоо ойлгож ухаарад өөртөө чинь буцаж эвлэрэхээр 9 дугаар сард хүрээд ирэх нэ. Шийдвэрийг яах вэ? Та нар минь өөртөө гаргана. Энэ хүн харилцаа нь ер нь бол жоохон токсик харилцаа байх шинжтэй байна. Тэгтээ энэ дээр нэг хитгэн мэдэл хитгэн биш ээ. Could be Дэв хэмдэ. Чиний өрсөлд өгч одоо чиний залууг чиний эмэгтэйг те чиний хамтрагчийг өөрийн болохыг хүссэн ч юм яасан хүн тодорхой хэмжээний юм шидийн мэдлэгтэй байх магадaltaй. Магадaltaй ч юм дээр байна. За яг магадгүй над чиг хүн тааратар үздэг. Эсвэл нэг тодорхой хэмжээр өөртөө дуудахтаа хайрын домцол хийж мэддэг хүн байсан байж болно. Чиний хамтрагчийг дуудахын тулд эмэгтэй их таамаагүй шүү. Дахин хэлэх хүс ялгаа байхгүй. Эсвэл хүн амтан дээр очиод те ингээд хоёрын өөрийн болохын тулд чиний хосыг хамтрагчиг те өөрийн болохын тулд ямар нэгэн зүйл хэрэгэлсэн байх магадaltaй яг чарахгүй. Үнэхээр тэгж бол үндэ харагдаж байна. Гэвч нөгөө хүний сэтгэл гэдэг юм дом засал шившлэнээс илүү хүчтэй байж чаддаг болохоор энэ хүн хэсэг зур магадгүй зарим нэг хэсэг бол энэ айгуур юм жоохон их юм дээр 5% 10% нь ийм зүйл тохиолдсон шүү. Одоогийн хамтрагчаа үзүүлж байгаа юм те 5-10% нь ийм асуудлууд үүссэн. Чиний хүнийг залуу хүчин эмэгтэй хүчин те хүн дом заслын аргаар ч юм уу шидийн аргаар өөр юм болох гэж хичээж хоёрыг салах гэж оролцсон боловч энэ хүү зүйл нь үйлчлэхгүй гэж харагдаж байна. Энэ хүний хэсэг эргэлзээд явсан байсан ч өөрөө чинь улам санаад буцаж хүрээд ирнэ. Тэгэхээр 9 дугаар сард бол 3 дугаархны юм маань хувьд бол хосын харилцаатай хүмүүс маань тэ за ямар ч шалтгаантай байсан бэ? Юу гэх нэ? Хоёрын дунд тэ асуудал маргаан байсан үйл ойлголцол заавалжгүй 3 дахь хүнээс болсон болоогүй ч байх хамаагүй энэ хүн чинь ухаарж ойлгоод хүрээд ирнэ. Тэгээд хоёрын харилцаа буцаж сэргэнэ гэж харагдаж байна. За би энэ хүзэр нөө камертаар харагдахгүй болсон ишээ тавьсан шүү. Ингээд дэвэл хүзэрний арт энэ 10 of cups гарч ирсэн байхгүй юу? Тэгэхээр ихэдээ бол буцаж хосын харилцаа эвтэй нартай аз жаргалтай бат бөх болно гэж харагдаж байна. За ингээд үүгээр 3 дугаархны маань таарад уншлага өндөрлж байна. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Баярлалаа.